Сайн байцгаана уу үзэгчдээ, Дагин channel маань өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ 6 дугаар сарын ерөнхий энергийн талаар унших болно. За тэгээ бид бүгдийн харж байгаачлан 3 сонголт байгаа. Тэгэхээр 1-р группийн маань болохоор энэ хүзрийг сонгоно. За та бүхэн маань сайн хараад аваарай. За 2-р групп маань болохоор энэ хүзрийг сонгоно. За 3-р групп болохоор энэ үзрийг сонгоно. За та бүхэн өөрт хамгийн их таалагдж байгаа, хамгийн их татагдаад байгаа нэг үзрөө сонгоод бичлэгээ үзээрэй, баярлалаа. За сайн байцгаана уу? Манай 1-р группийн маань давтай морил та бүхэн энэ үзрийг сонгосон. За тэгээ энэ үзрт нь ямар мессеж нугтаж байгаа вэ гэдгийг харцгаая. За өнөг болон туулайн нөхөрлөл төвхтэй байдал гинэ. За өөрийнхөө ингээд бүх одоо зүйлийг те бүгдлийг ингээд хүлээн зөвшөөрөө өөртөөгөө бүр зөрчилддөг. Одоо тэр онцгүй зан чанараа ч гэсэн ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи бол ингээд одоо яг л өөрөө чи ямар хүн юм те тэрийг ингээд хүлээн авчих хэрэгтэй байна. Өөртөө одоо эвдээ найртай байгаарэ гэд тэгж. Тэр хүн ингээд өөрөө ямар хүн юм бэ гэдгийг ингээд хүлээн зөвшөөрөөд өөртөө ингээд эвдээ байх юм бол хүн ингээд юу ч хийж чаднаа те өөрийгөө л яг байгаар нь хүлээн авч хайрлаарай гэсэн мессеж гарч ирлээ. За тэгэхээр манай 6 дугаар сарын ерөнхий энерги нь нэлээ нөгөө дотгошоо бас өөрийгөө өнгөөсөн сар гэж болохоор байна те илүү та одоо магадгүй өөрийнхөө сурагдлыг илүү одоо хүлээн зөвшөөрөө те эрэх талаа ингэж одоо гой сайхан юм байна гэж өөрийгөө бүрэн бүтэн хүлээн авах ёстой сар юм болоо гэж харагдаж байна. За тэгэд одоо хэдүүлээ энергийн шалгалтыг хийж үзье. Тэгээд илүү тодорхойлох бах те яг танд зориулсан онцлог мөн үү биш үү тийм хэлээ үзье. За манай 1-р группийнхний ерөнхий энерги ямар байгаа вэ те яг одоогийн за энергийг хэлчихвч энергийн шалгалт хий. За Ace of Cups. Wow. 6 of Wands, 9 of Wands. За яг одоогийн энерги гэх юм бол айгүй сонирхолтой гарч ирж байна. За энэ группийг үзэж байгаа хүмүүсийн маань хувьд одоо үзэх хэвээр хүмүүсийн маань хувьд ч гэдэг юм уу те. Айгүй олон зүйлийг одоо зэрэг амжуулж байгаа хүмүүс маань байж иж болно. Тэгээд энэ дээр ийм шинэ эхлэл болон одоо хуучин үүрэг хариуцлага гэдэг юм уу те. Одоо яг таны амьдрахыг юу гэдэм бэ та ингээд шинэ зүйл эхлэхийг маш их хүсэж байгаа. Ингээд таны дотор хүсэл мөрөөдлөө дагаад те илүү одоо ингэж өнгөрснөө орхиод гой сайхан зүйлийг одоо шинээр эхлүүлэх хүсэл урам зоригчийн сэргээд ингээд догтлолтой энэ төр байж болно. Гэхдээ нөгөө талдаа яг ингээд та өөрийнхөө одоо хүссэн тэр чин сэтгэлээ дагаад ч гэдэг юм ингээд явах гэхлээр таны өмнө айгүй их тэгж хариуцлага байгаа те өөрийг хариуцлага байгаа. Эсвэл одоо удаан хугацаанд ингээд одоо танаас хүчин чармайл шаардж байгаа зүйл байгаад те тэрэндээ бас ингээд анхаарал хандуулах шаардлагатай болсон ийм хүмүүс маань байж болно. Тэгэхээр таны хувьд ингээд шинэ эхлэлийг маш их хийхийг хүсэж байгаа ч гэсэндээ өнгөрсөндөө жоохон гацсан байж иж болно те одоо өнгөрсний бас орхиж явуулж чадахгүй байгаа зүйл энэ төр байж иж болно. Тэгэхээр нэг юм яг ингээд шинэ зүйлийг эхлэхийн өмнөх хуучин одоо зүйлээ ингээд явуулах гэдэг юм шиг те одоо хуучин зүйлсээ тавьж явуулж хүн ингээд шинэ одоо зүйлд орно шүү дээ. Тэгэхээр таны хувьд нэг юм хоёр ертөнцийн заагд байгаа шиг гэдэг юм уу яг тийм юм шиг бол харагдаж байна. Ингээд та шинэ зүйл одоо яг хүснээрээ хийхийг хүсэж байгаа. Гэхдээ танд бас ингээд дуусгаагүй ажил өөрийг хариуцлага те дуусах ёстой ямар нэгэн зүйлч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл аль байгаа байж иж болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд шүү дээ те аливаа нэгэн зүйлийг одоо дуусгаад даван туулаад тэгээд яг шинэ зүйлийг одоо эхлүүлэх гээд байгаа хүмүүс маань юм уу да гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны дотор ингээд яг нэг зүйлдээ төвлөрсөн гэхэд биш яг ингээд хоёр зүйлийг одоо зэрэг хараад явж байгаа тийм нэгийг дуусгаад нөгөөг нь эхлүүлэх энэ төр гэж бодоод явж байгаа юм хүмүүс маань үзэж болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр айгүй сонирхолтой юм тий одоо энэ анх гарсан мессеж ч гэсэн тэгж харагдсан тий таны дотор ингээд хүчтэй тал болон одоо зөөлхөн тал ч гэсэн байгаа тийм ингээд хүний дотор ингээд аль ч одоо зан арын шин гэдэг юм уу энэ зүйл нь аль байдгаа тийм нөхцөл байдал ямараас шалтгаалаад тэр нь ингээд аль зан чанар нь одоо илүү гарч ирэх вэ тийм тэр нь шийдэгддэг. Тэгэхээр таны хувьд бол айгүй сонирхолтой айгүй хоёрмал одоо зан арын шин гэх юм уу тийм
ийм харагдаад байна. Тэгээ таны өмнө бас ингээд сонголт байгаа юм шиг л харагдаж байна. Тэ аль та одоо зан чанараа илүү ил гаргаж торсмоор байгаа юм ч юм уу. Тэ эсвэл одоо бас амьдралдаа ингээд хоёр сонголт байлаа гэж бодоход алийн сонгох вэ гэд бас эргэлзээд байгаа хүмүүс манас байж иж болно тий. Тэгэхээр та бүгдийн маань хувьд бол яг л одоо тэр нөхцөл байдалтай тааруулаад яг өөрийнхөө хүссэн тэр одоо сонгох гээд байгаа зүйлээ сонгоорой гэж бол мессеж гарч ирж байна. За одоо хэдүүлээ юу яа? 6 дугаар сарынх нь ерөнхий энерги нь ямар ахын бэ гэдгийг үзье те. Хэрвээ ингээд танд энэ energy check-ын таарсан бол үргэлжлүүлж үзээрэй. За одоо хэдүүлээ 6 дугаар сарын ерөнхий энергийг үзье. Манай 1-р группийнхний маань хувьд 6 дугаар сар нь ямар ах вэ? Ерөнхий энергийг хэлж өгөөч. Группийнхний маань хувьд 6 дугаар сар нь ямар ах вэ хэлж өгөөч. 6 дугаар сарын ерөнхий энерги. Вау, mentor. Emperor хүзэр ирэглээ. За. Nine of Wands. Манай 1-р группийнхний хувьд 6 дугаар сарны ямар ах вэ хэлж өгөөч. King of Pentacles. Wow. За манай 1-р группийнхний хувьд энэ 6 сар бол маш хүчтэй, маш одоо тийм өөрчлөлтийн сар болно гэж бол харагдаж байна. Би одоо ойр тийм хүчтэй энергийг уншаагүй юм байна. За тэгэхээр яадаг ч байсан мэт шүү дээ. Таны хувьд аюу тэгж удаан хугацаанд ялангуяа одоо амьдралдаа яг та юу хүсэж байгаа юм те, юу хүсэж ийсэн, юуны төлөө ингэ хичээж ийсэн, та одоо өөрийнхөө цаг зав тэр бүх зүйлийг те сэтгэлээ та юунд өгч зориулж ийсэн юм бэ? Тэр бүхнийхээ одоо өөрчлөлт гэдэг юм уу те, тэр бүхний одоо шинжилэлт, өөрчлөлт, гой сайхан тэр эерэг зүйлийг одоо та маань хүлээн авнаа гэсэн юм бол харагдаж байна. Тэгээд энэ нь нэштэй те одоо таны хувьд ингээд гинтийн байдлаар хаанаас ч юм би ингээд гараад ирчихгүй. Энэ болохоор таны хувьд ингээд айгүй урт хугацаанд одоо таны хийж исэн, зорж исэн, одоо сэтгэлээ жилээж исэн энэ зүйл чинь яг л одоо ингээд үр дүнгээ айгүй сайхан одоо өгөхөр байна гэж бол харагдаж байна. Одоо эндээ сайхан ингээд та ямар нэгэн зүйл ингээд дуусахыг айгүй хүсээд те одоо таны амьдралд ингээд сүрэг зүйл энэ төр байсан бол магадгүй та тэрийг айгүй дуусахыг энэ төр хүсэж исэн байж болно те. Одоо сүрэг зуршил өөрийн одоо дуусахыг хүсэн ажилч гэдэг юм уу те. Энэ бүхнийг та дуусгана чадна. Тэгээд та өөрийнхөө одоо хүссэн тэр эерэг үр дагаврыг хүртэх болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ингээд амьдрал чинь яг одоо тийм одоо сэтгэл хангалуун хэрвээ сэтгэл хангалуун бус хэрвээ та байгаад ингээд аливаа нэг зүйлийг өөрчил одоо өөрийнхөө ингээд талд одоо сэтгэл хангалуун байлгахыг хүсэж исэн бол одоо тэрний ингэж зүгээр иргэнэ гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ бол ерөнхий уншлага тий. Тэгэхээр хүн болгоны хувьд юу хүсч мөрөөдөж исэн ч гэдэг юм уу, юуны төлөө хичээж исэн тий, юуны төлөө ингээд тууштай байсан тий, тэр бүх зүйл нь бол өөр байгаа тий. Одоо ингээд бүжгийн тэмцээнд орё гэд бодож исэн бол юу гэдгийг асар их хичээсний үр дүнд яг энэ 6 сартаа ялж иж болно те. Одоо ямар ч хичээж болно. Тэгэхээр таны хувьд ингээд маш их одоо хичээл зүтгэл чинь үр дүнгээ өгөх болно л гэсэн зүйл бол харагдаж байна. За тэгээд таны амьдрал өштэй те өмнөх шиг байхгүй гэдэг нь болохоор юу вэ л да, энэ айгуу тийм том өөрчлөлт байх болно одоо таны амьдрал. Ялангуяа энэ 6 сард ингээд гарч байгаа таны одоо хичээж зүтгэсэн тэр нэг зүйлийн ингээ хариу ингээ гарч байгаа шүү дээ тий. Тэр нь ингээ таны амьдралд айгүй тийм эерэг өөрчлөлт бол авчирнаа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр та энэ дээр магадгүй айгүй Emperor, King of Pentacles гэж гарч ирж байгаа учраас мөнгө санхүүтэй холбоотой ажил байж болно. Та тэгэхээр ингээ ойрын одоо хугацаанд таны санхүүгийн байдал нэлээд сайжирч иж болно. Яагаад тэгэхээр та айгүй их тэгж одоо хичээсэн байна гэсэн зүйл бол харагдаж байна. За тэгээд та ингээд юу гэдгийг санхүүгийн одоо тэр асуудлуудаа ингээд зэгцэлье тий. Одоо та өөрсдөө байсан бол тэрийг дуусгая. Одоо ингээд одоо илүү өндөр цалинтай ажилд орон энэ төр гээл тий. Одоо ийм цалин мөнгөтэй холбоотой энэ төр бас зүйл бодож исэн бол энэ бүхэн чинь айгүй эргээр шийдэгдэх боломжтой байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ингээд айгүй тэгж хөдөлмөрч байсныхаа хариуг тий. Ухаантай нөхөр, эерэг зөв тий. Өөрийгөө ингээд одоо хүссэн зүйлийнхаа төлөө дайчилж чадсныхаа хариуг энэ 6 дугаар сард бол авах болно гэсэн зүйл бол харагдаж байна. Айгу тийм ажил карьерийн хувьд бол маш амжилттай сар авах болов гэж бол хэлнэ. За тэгээ нөгөө талдаа мэдээж хэрэг ажил карьер одоо биш ээ те, би илүү өөр зүйл зорж ирсэн юм а гэж байгаа л тэр нь ч гэсэн зүгөө те тийм байх боломжтой харагдаж байна.
Таны л ерөөсөө хичээсний үр дүн айгуу гоё гарч ирэх болно. За тэгээд энэ дээр бас ийм харагдаж байна. Та өөртөө те ямар нэгэн зүйлийг одоо ингэж дуусгах гэж айгүй хичээж исэн бол тэр зүйлээсээ бас их тийм сургамж авах хэрэгтэй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо та ингэж айгүй удаан хугацаанд одоо ямар нэгэн зүйлийг дуусгах гэж одоо сөрөг зүйлийг ч гэх юм амьдралаас авч явах гэж айгүй хичээсэн бол за та тэр хичээлийнхаа үр дүнг одоо ингэ харнаа хүртнэ гэдгсэндээ дуусгах хэрэгтэй юм дуусна. Харин таны хувьд ингэж одоо ирээдүйд санаж явах хэрэгтэй зүйл юу вэ гэх юм бол та энэ одоо амьдралынхаа тэр өмнөх одоо тэр сөрөг зүйл ч гэдэг юм уу дуусгах өгсөн тэр зүйлээсээ юу суралцсан бэ гэдгээ бас айгуу сайн тунгааж бодорой гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр ингээд та ямар нэгэн зүйлийг одоо ингээд дуусгалаа гэж бодъё л тоо тий. Тэгэхээр за яг тэр үйл явдал нь одоо ингээд дуусаад тий таны хувьд ингээд эргээр тэр зүйл эргэлээж гисэндээ та тэндээсээ одоо яг юм суралцах хэвтэй зүйлээ одоо суурч сайн чадаагүй болч гэдэг юм уу яг тэр ухаарах хэвтэй зүйлээ ухаарч сайн аваагүй бол дахин одоо тэр үйл явдал гэдэг юм уу дахин одоо тиймэрхүү зүйл тий төстэй зүйл тохиолдох магадлал байдаг. Тэгэхээр альва ингээд таны амьдралд гарч байгаа энэ том өөрчлөлт танд юу юуг авчирч ийн вэ? Би юуг сурах хэрэгтэй байсан бэ гэдгээ аягүй сайн дотроо тунгааж бодох хэрэгтэй байна шүү гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр таны өрөөсөө энэ сар аягүй тэгж дотгошоо өнгөх сар байна гэж бол хэлээд байна. Нилээн одоо юм гадна талдаа ч гэсэн амжилт бүтээлтэй одоо бүтэмжтэй байдал нэлээд зөнхөлж байгаа ч гэсэн дотроо ч гэсэн таны хувьд ингээд ололт амжилт гэдэг юм уу ухаарал айгуу тийм байх хэрэгтэй байна шүү гэж бол харагдаж байна. Одоо яг энэ дэр ингээд айгуу тэгж гадна талаас айгуу та одоо ялахыг хүссэн ямар нэгэн зүйл бас байж иж болно тий. Тэгвэл та ингээд гадна талдаа яллаа ч гэсэндээ дотроо яг юуг одоо авч хуримтлуулсан тий. Одоо энэ их зүйлийг одоо хийж бүтээхийн тулд танаас яг ямар хүч гараа та юу сурч мэдсэн бэ гэдэг чинь бас их чухал байгаа. Тэгэхээр ингээ хүний амьдралд одоо гадны ялалт чухал, дотоод тэр хүний одоо тий мэдээж авч байгаа тэр сүнсний чинь одоо ухаарл гэдэг юм уу тий энэ хичээл гэсэн маш чухал гэдгээ. Тэгэхээр аль алийг нь та ингэж хослуулан одоо авч яваарэ тий. Тийм мессеж бол гарч ирж байна. Айгуу таны хувьд ингээд дотор гаднаггүй юу нь бол таныг өөрчлөх үйл явдал бол болох болно гэдгийг сануулж байна. Дайл болоход илүү ухаантай ухаарч ойлгоорой гэсэн мессеж бол гарч ирж ийн гэж бол хэлэхээр байна. За тэгээд ерөнхийдөө штэ тий одоо тааран уншлага гэдэг бол ингээ хэлсэнтэй ингээ хүний миний одоо уншиж байгаа энэ өөрийн мэдрэмж зүүн бэлэг тэгээд би чинь ингээ чанел хийж байгаа байхгүй одоо ингээ орчлын ертөнцийн мессежийг ингээ та дэдээ дамжуулж өгөх үүрэгтэй ийм хүн юм аа. Тэрнээс ч би өөрөө ингээ зохиогоод тий би одоо ингээ тэгээд байгаа юм бол байхгүй та хэдэд одоо хэрэгцээтэй ингээ мессежийг хүргэж байгаа хүн шүү тэгэхээр энийг ойлгож сонсороо гэж хүсье. За тэгээд энэ хүн мессежийг ингээ та бүгдэд таарсан бол маш их баярлаж байна. За одоо хэдүүлээ юу яа илүү дэлгэрүүлээ өөр юу болох юм бэ гэдгийг харъя. Ядаж чисэн энэ 6 дугаар сар бол манай 1-р группийнхний хувьд амьдралынх нь нэлээд тийм онцгой эргэлтийн сар болно гэж бол харагдаж байна. Одоо урд урдны саруудаас илүү хүчтэй нөлөө одоо сэтгэл санааны хувьд ч тэр гадна одоо амьдралд нь ч тэр нөлөөлөх ийм зүйл бол гарч ирнэ те илүү эерэг утгаараа гэсэн зүйл бол харагдаж байна. Та бүхэн маань тэгэхээр тийм өөрчлөлтийг хүлээн авахд бэлэн байгаарэ гэж бол хэлэхээр байна. Ажил карьерийн хувьд юу болох боломжтой вэ? Night of Swords. За манай 1-р группийнхний хувьд ажил карьер нь ямар авах боломжтой вэ? 3 дугаар сард. За яадаг ч байсан бэ штэ те таны хувьд айгуу тийм юу байна дахин King of Pentacles бол бууж ирлээ. Тэгээд Six of Wands бууж ирж байна. Тэгэхээр таны хувьд штэ те айгуу тийм амжилттай сар холон ажил карьерийн чинь хувьд бол нэлийн өсөлттэй одоо юм боломжийн сар холно гэж бол харагдаж байна. Тэгээд энэ дээрээс ингээд юм юу байна л да одоо хоёр жоохон өөр утгатай хүзэр бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд штэ те энергийг ер нь хаашаа шилжүүлэхээр байна вэ гэх юм бол та ингээд энэ 6 дугаар сард одоо юу вэ? Одоо юм хоёр өөр дагавар гарч иж болохоор бол харагдаж байна тий.
Та ингээд ажил карьердээ одоо хэтэрхий хичээгээгүй ингээ амралт авах хэрэгтэй байж гэдэг юм уу те одоо ажил карьерээсээ болоод нэлийн юм депресссэн те одоо онцгүй одоо зүйл тохиолдсон ч гэдэг юм уу те ажил карьерийн хувьд ингээд жоохон уналттай энэ төр байгаа бол таныг айгүй тэгж амрах хэрэгтэй байна. Жоохон ингээд өөртөө цаг гаргаад өөрийгөө эмчлэх хэрэгтэй юм гэсэн зүйл бол харагдаж байна. За нөгөө талдаа болохоор ингээд яг одоо айгүй амжилттай байгаа тий одоо ажил карьерээ илүү ингэж болгож бүтээхийн төлөө хичээж байгаа тий айгүй актив байгаа хүмүүсийн маань хувьд болохоор айгүй амжилттай байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд юм бидэг байхгүй тий угаасаа ингээ хүн юу тарина түүнийгээ л одоо хүртээ штэ тий ингээ хүн ингээд цагийг яг юунд зарцуулж зориулж байна вэ те тэр нь л одоо ингээл үр дагавраа ингээл өгөөл явна штэ те ингээд ажлынхаа төлөө хичээж исэн хүмүүс бол мэдээж хэрэг одоо ажил нь илүү л одоо цэцэглэн хөгжиж одоо мөнгө төгрөгөө сайн олно штэ те зүгээр ингээд хөвтээд одоо зүгээр ямар ч одоо юм хийхгүй байгаа хүмүүсийн мань хувьд болохоор ингээл зүгээрээ жаал одоо шинэ ажлын санал орж ирээ ч юм уу те зүгээрээ жаал асар их мөнгө олно гэсэн юм бол байхгүй штэ те тэгэхээр энэ дээр бол угаасаа айгуу тэгж хичээсэн өөрийгөө дайчилсан мундаг байсан хүмүүсийн мань хувьд энэ 6 дугаар сард бол айгүй тэгж амжилт нь одоо олонний нүдэн дээр ил гарах болно. Тийм ингээд олон хүмүүстэй магадгүй тэмдэглэж болно. Одоо мөнгө санхүүгийн хувьд айгүй ашигтай. Нийтдээ одоо юу гэдэг юм бусдтай ингээд хамтарч ажиллаж чадсан учраас ч гэдэг юм уу таны хувьд ингээд олноор одоо шагшин магтуулах боломжтой ийм сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр айгүй тэгж одоо хичээсэн үр дүнгээ одоо харахыг хүсэж байгаа тий одоо мундаг цаг зав одоо ажил төрлөө маш сайн зориулсан хүмүүсийн мань хувьд бол үнэхээр одоо энэ 6 дугаар сар маш их мөнгө амжилтаар дүүрэн байх болно өөртөө итгэл одоо сайн сайхан зүйлээр бол дүүрэн байх болно гэж бол харагдаж байна. За нөгөө талдаа яг ингээд жоохон хойшоо суусан эсвэл одоо ажлын байрны стресстэй, депресстэй ч гэдэг юм уу те ийм байсан хүмүүсийн мань хувьд илүү ингээд та амрах хэрэгтэй байна жоохон ингээд ачааллаа багасгах хэрэгтэй байна те өөрийгөө ингээд хийх одоо ямар нэгэн зүйл санаа зовоосон байна гэсэн зүйл бол гарч иж байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр 6 сар нь бол ийм тэ ажил карьерийн хувьд ийм байна гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ хосын амьдралд нь юу болох юм бэ гэдгийг харцгаая. Энэ 6 дугаар сард нь юу болох вэ хэлж өгөөч. За вау. За манай хостой хүмүүсийн маань хувьд энэ 6 дугаар сар нь ямар ах вэ? За манай хостой манай хостой нэгдүгээр группийнхний маань хувьд энэ сар ер нь бол айгүй тийм одоо аз жаргалаар дүүрэн өссөн бүхний авсан те одоо өссөн зүйлээ хийсэн гэх юм уу сэтгэл ханамжтай одоо баян тансаг байдал одоо юу гэдгийг энэ бүх зүйлээр бол хангагдсан айгүй гой сар ах болно гэж бол харагдаж байна. За тэгээд энэ сарын маань хувьд болохоор энэ 6 дугаар сард ер нь бол хосуудын маань хувьд бол маш одоо тийм ирч хүчтэй өөдрөг аз жаргалтай те нэгээ хайрлсан биширсэн нэгэндээ одоо зөөлөн хандсан те нэгийг халамжилсан ийм эрэг сар ах болно гэж бол харагдаж байна. Тэгээд угаасаа энэ дээр ингээ бүх үзрүүд маань инээсэн байгаас тэгэхээр манай хостой хүмүүсийн маань хувьд л үнэхээр одоо хосын амьдрал бол цэцэглэх болно тий угаасаа ингээд зам болж ийн ингээд гадуур дотор зугаалж болцох одоо гой сайхан үе бол эхэлж штэ тий тэгэхээр манай хостойчуудын маань хувьд бол нэгээ хайрлсан нэгнтэйгээ одоо аз жаргалаар дүүрэн байх ийм сар бол байна. Тэгээд та бүхдийн маань хувьд ер нь хосын амьдралтаа яг ямар байя гэж хүсэж ийсэн тий одоо урд урдны саруудад жоохон бодлоо маргалдаа энэ төр байсан бол тэр чинь шийдэгдэх болно. За тэгээд хол малын харилцаатай байж байгаад энэ 6 сартаа ингээ уулзгансан одоо гээд төлөвлөж ярьжсэн бол уулзах болно тий айгуу тийм хүсэл биелэн сэтгэл ханамжтай байх болно гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ ер нь бол нэг айгуу тэгж аз жаргалтай тий нэгээ хайрлсан хамт исэн юм гой сар болно гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ сингл хүмүүсийн минь хувьд 6 дугаар сарны ямар ах юм бэ гэдгийг харъя. За манай 1-р группийнхний синглчүүдийн маань хувьд 6 дугаар сар ямар ах вэ? Вау, Empress. High Priestess.
За ер нь бол 6 дугаар сар ер нь ямар их юм бэ гэх юм бол шүү дээ. Манай хосгүй хүмүүсийн маань хувьд тэгэхээр одоо энэ шинэ хүнтэй уулзаж танилцсан гэхээс илүү айгүй тэгж өөрийгөө одоо дотгошоо өнгөсөн өөрийгөө яг юун дээр алдаад байсан эсвэл одоо юу болохгүй байсан юм бэ те ингээд таны амьдрал ингээ яагаад носын харилцаа одоо азгүй байдаг вэ ч юм уу те эсвэл одоо яагаад өнгөрсөн одоо өмнөх харилцаанаасаа ингээд салчваа те яагаад шарах авчваач гэдэг юм уу те таны хувьд ингээд өөрийнхөө одоо тэр алдааг олж харсан ийм сар болно гэж бол харагдаж байна. Тэгээд та өөртөө те одоо өөрийгөө ингээд юун дээр алдаад исэн миний яг юу болохгүй байсан одоо нөгөө талдаа сонгоод байгаа хүн чинь яг бас ямар хүн байгаад байна те ингээд өөрийнхөө тэр нэг дахин давтагдаад байгаа одоо паттерн гэж ярьдээ штэ те тийм зүйлийг бол та олж харах болно гэж бол харагдаж байна. Тэгээд ингээд таныг айгуу тэгж стресс дүүсэн зовоосон шаналгасан ийм зүйлийнхаа та ингээд учрыг тайлах болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр та ингээд өөрийнхөө тэр одоо эмошн гэдэг ингээд та одоо харилцаанаас ямар мэдрэмж мэдэрсэн юм бэ те тэр чинь ингээ юутай холбоотой таны одоо ямар одоо травмач гэдэг юм уу те ямар асуудал ингээ идэгрээгүй учраас ингээ хүнээс одоо тийм мэдрэмж ингээ дахин аваад байгаа юм бэ те дахин одоо магадгүй яг хайртай хүнээ олж чадахгүй те буруу сонголт хийгээ шаналаад яваад байгаа юм бэ гэдгийг айгуу тэгж олж харах болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр угаасаа энэ 6 дугаар сар манай нэгдүгээр группийнхний хувьд нэлийн юм дотогшоо өөрийгөө олж таньсан өнгийсэн за тэгэд өөрийгөө айгуу тэгж өөрчлөхийг бол айгуу хичээсэн ийм сар болно гэж бол харагдаж байна. Та тэгээ энэ хэрээрээ одоо ингээд яг өөрийгөө дотроо ингээд өөрөө засч чадж байгаа байхгүй тий ингээд магадгүй одоо илүү ийм бас hyperesis гарч ирж байна тий одоо ийм таны хувьд илүү нөгөө сүнслэг одоо хүмүүстэй уулзаж болж байна тий одоо ийм уншлага энэ төр авч иж болж байна тий өөрийнхөө яг ямар алдаа юу болохгүй байгаа вэ гэдэг талаар та илүү нөгөө гарц гаргалгаа гэдэг юм уу те ийм тусалцаа энэ төр авч иж болно те яг юу болохгүй байна вэ гэдгийг уншлага энэ төр хийлээд хүмүүсээс авдаг штэ те эсвэл одоо таны алдаад байгаа тэр зүйлийг ингээд өөр одоо олж таньж мэдэж болохоор юу гэдгийг те сэтгэл судлаач юу сэтгэл зүйч ээж болно те иймэрхүү хүмүүсээс та бүгд манаас айгуу туслалцаа дэмжлэг авч иж болохоор бол харагдаж байна. За тэгээд ингэх тусмаа таны үед ингээд өөрийн чинь одоо байгаа байдалтай сэтгэл санаа чинь сэргэх болно гэсэн зүйл бол харагдаж байна. Та илүү одоо ийм аз жаргалгүй те одоо хэцүү байсан зүйлээсээ одоо гарахын тулд ингэж хичээснээрээ та яг тэр зөв одоо гаргалгаагаа олж чадна. Тэгээд яг та илүү одоо өөрийгөө илүү хайрлах болно. Тэг өөрийнхөө тэр дотор одоо эдгэрч чадаагүй байгаа бүхнийг та олж харснараа тэрийхээ одоо яаж эдгэх юм бэ те өөрийгөө одоо яаж хэрхэн зөв хайрлах юм бэ гэдэг юм уу. Энийгээ та аюу олж таньна гэсэн юм бол харагдаж байна. Ийм гоё одоо empress energy тэ таны хувьд бол ингээд сэрэх болно. Тэ та ингээд аюу тийм гундуу хэцүү өнтер байсан бол энэ 6 сард бол та ингээд хэцүү байдлаас бол гарчнаа гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо илүү нөгөө өмнөх одоо харилцааны асуудлуудыг эдгэснээрээ тэ хүн ингээд дахин дурлахад бэлэн болоод тэ өөрийнхөө сэтгэл санааг ангаагаад өөртөө одоо илүү анхаарал тавиад тэ гадна байлаасаа ч гэсэн эдгрээд одоо хөөрхөн сайхан байгаа дотоод байлаа ч гэсэн ингээд бүрэн бүтэн эдгэх ийм сар байна гэж бол харагдаж байна. Таны хувьд л айгүй тийм өсөлттэй, хөгжилтэй одоо тийм эерэг сар ах болно гэж бол харагдаж байна. Тэгэд угаасаа таны ерөнхий энергитэй чинь дайт үзэр бол гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо илүү дайт үзэр чинь угаасаа өөрчлөлт, шинжилэлт, төгсгөөлтэй одоо ийм зүйлийг бол илэрхийлдэгэ. Тэгээд таны хувьд нэлийн дотоод цэвэрлэгээ хийсэн сар байх болов уу? Тэгээд ч угаасаа одоо 6 сарын сүүл гарахаар дэлхийн ордонд одоо шилжинтэй нар. Тэгэхээр таны хувьд ингээд дэлхийн ордны одоо ийм одоо дотогшоо жинхэнэ өнгөсөндөө ийм одоо сүнслэг сар гэдэг юм одоо ийм энерги бол ийм энергийг та айгуу тэгж зөв ашиглах юм байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр 6 сарын сүүл гэхэд таны хувьд бол өөрийнхөө тэр одоо сэтгэлзэн асуудлуудыг нэлээд бүрэн таньсан тий өөрийгөө эдгэх шатруугаа ороод явах одоо ийм дүр зураг л харагдаж байна. За тэгээд бас таны хувьд дэжтэй тий одоо яг ийм айгүй юм зүн бэлэгч нь бас нэлээд юм одоо хурц байх энэ 6 дугаар сард бас өөрийнхөө энэ одоо сүнслэг чадварч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бас хөгжүүлж үзүүл яасан юм бэ тий одоо та яг таарамаар уншин энэ төр гэж боддог байсан бол тий одоо заавал ингээл хүмүүст унших
гэдгээс илүү бас өөртөө уншиж болно те. Одоо өөрийнхөө тэр зүүн бэлэг альва нэг тийм мэдэрч байгаа зүйлээс сэргийхийг энэ төр хүсэж байгаа бол энэ 6 сард бол айгүй тийм нээлттэй үе авах болов уу гэж бол харагдаж байна. Таны хувьд нэлээд зүүн бэлэгч нь бол хуурц байх болов уу те. Таг өөрөө өөрийгөө үнэхээр одоо сайн мэдэрч таньж чадах юм бол таны тэр дотоод сүнслэг байдал гэдэг юм уу те энэ чинь айгүй сэргэхээр харагдаж байна. Одоо тийм мэдрэмж өгч байна. За яадаг ч гэсэн ер нь сингл хүмүүсийн маань хувьд бол энэ 6 дугаар сар нэлээд ололт амжилттай өөрийгөө олж таньсан ийм сар авах болно. За тэр хүн ер нь ингээд одоо юун дээр алдаадсан юм бэ те ялангуяа одоо ийм хайр сэтгэлийн холбоон дээр яг юу болохгүй байна вэ гэдгийг олоод таньчих юм бол одоо илүү амар болчихно те ингээд дахин давтагддаг одоо дахин нэг юм одоо өгөх гээд байгаа тэр нэг хичээл байгаа шүү дээ. Тэрийгээ та ингээ олж тань гэсэн үг байхгүй юу? Тэр ингээд та илүү одоо өөрийг чинь ингээ хайрладгүй дандаа ингээ тодорхойгүй харилцаанд ингээ үлдээгчдэг тийм иймэрхүү ингээд таныг одоо үн цэнгүй мэдрүүлээд идэг ийм харилцааг дахин сонгоод идэг бол мэдээч хэрэг нөгөө талдаа таны үед ингээ өөрийгөө хайрлаагүй өөрийгөө одоо үнэлж хайрлах тэр зүйл дутцсан байгааг бол илэрхийлдэг. Тэгэхээр аль болох ингээд хүн яг одоо хүсэж байгаа харилцаагаа татахын тулд өөрийнхөө тэр эдгэх ёстой тэр нэг зүйлээ ингээ олоод таньж ер нь бол хэрэгтэй байдгаа тий. Тэгэхээр яг ингээд тэрийг бол танилаа бас удах баах. Гэхдээ таны хувьд бол энэ 6 дугаар сард бол нэлээд сайн олж таньнаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр нэлээд сүнслэг сар байна шүү гэж бол сингл хүмүүстэй хэлэхээр байна. За одоо хэдүүлээ 6 дугаар сар нь хувийн талаасаа ер нь ямар өөрчлөлт авчирч байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. Агуу сонирхолтой байх. За манай 1-р группийнхний маань хувьд 6 дугаар сарын хувийн талаасаа ямар өөрчлөлт ирж байна вэ? Манай 1-р группийнхний хувьд хувийн талаасаа ямар өөрчлөлт ирж байна? Eight of Pentacles. За Empress. Дахиад Empress гарч ирлээ. Eight of Cups гарч ирж байна. Wow, Wheel of Fortune. За манай 1-р группийнхний хувьд хувийн талаасаа бол маш том одоо тийм өөрчлөлт амьдралд чинь ер нь бол гарч ирэх болно. Тэгэхээр ингээд таны хувьд гэжтэй те түрүүн угаасаа хэлсэнтэй ингээд нэг юм сөрөг зүйл таны амьдралд байсан бол энэ нь тэгээд таны хувьд юу ч байж болно те. Одоо ялангуяа энэ хувийн талаас нь уншиж байгаа учраас тантай холбоотой илүү одоо ийм сөрөг зуршил донтолт гэдэг юм уу те ингээд дахин давтагдаад байдаг. Магадгүй одоо үүлийн үрч байж болно. Энэ дээр бас Wheel of Fortune гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд өнгөрсөн гэдэг бол үнэхээр өнгөрсөндөө үлдэх болон одоо ингээд сэтгэл дотроо айгүйх тэгж одоо шаналсан. Тэгээ өнгөрсөнд нь үлдээхийг хүссэн ямар нэгэн зүйл таны амьдралд байсан бол тэр бүхэн дуусах болно. Та тэрийг ингээд үлдээж чаднаа те одоо амьдралдаа та юунаас салмаар гэсэн тэр бүх зүйлээс салах болно гэж бол харагдаж байна. Тэгээд энэ нь нэштэй тэгээ илүү одоо ийм та тэр зүйлээ ингэж одоо орхихын тулд маш их зүйл хичээсэн одоо маш их тэгж сэтгэл зүрхээ зориулсан үнэхээр одоо чин сэтгэлээсээ ингэ хүссэн зүйл чинь биелэх болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд хорой ертөнц бидний үргэлж харж хандаж байдаг те ингээд бид нар үнэхээр одоо ямар ч өнгөрсөнд алдаа хийсэн бэ, ямар ч одоо бид нар буруу явсан бэ, бид нар яг чин сэтгэлдээ өөрийнхөө тэр буруу зүйлийг ойлгоод те угаасаа алдаа эндэгдэхгүй хүн гэж бол байхгүй те одоо бид нар ингээд хүн лимчин те бидний амьдралд мэдхгүй зүйл гарч ирнэ. Хүн лимчин бид нэр ингээд сэтгэлдээ хөдлөгдөх зүйл бол гарч ирнэ те буруу гэж бодсон ч гэсэндээ ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлт автаад ингээд буруу зүйлийг хийдэг бидэнд бол үе байгаа те ингээд хүн болгон өөрийгөө ингээд барьж хорж чадаал ингээд бүхэл яг одоо өөрийнхөө хүснээр те би яг ингэх ёстой тэгэх ёстой гэдэг дүрм журм одоо тэр бүхний одоо дагуу амьдрдаг хүн гэж бол байхгүй те бид нэр яаж чичээсэн ингээд сэтгэлдээ захирадах үе одоо нөхцөл байдалд одоо дийлдэх үе бол зөндөө байдгаа. Тэгэхээр таны хувьд одоо юм шуурхтай тий одоо сэтгэлийг чинь тавгуудуулсан энэ амьдралт чинь өөрөө чинь хувь хүнд чинь одоо таалагдахгүй онцгүй байсан тий сөрөг байсан энэ зүйлээс та ингээд гараад явах болно. Та илүү одоо ингэж одоо илүү надад бол ингэж харагдаад байна. Одоо бурхны ивэлийг хүртэн
гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд хувь тавилан таны одоо амьдралыг ингэж зөв замд чинь одоо иргэн оруулах юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр урт удаан хугацаанд магадгүй таны хувьд өвчтэй те яг өөрийнхөө явах замаар яваагүй байж болно. Эсвэл одоо илүү одоо энерги чинь нэлээд сүрэг байгаад те та сүрэг зүйлс дуруу татагдаад ч гэдэг юм ингээд өөрийнхөө яг одоо хүртэх ёстой тэр гоё эерэг зүйлсийг хүртэх биш нэлээд юм одоо сүрэг зүйлсийг хүртээд сүрэг замаар ингээд жоохон хөл алдаж ч гэдэг юм уу энэ амьдралыг ингэж туулсан байж болно тий хэсэг хугацаанд ч би одоо өнгөрсөн хэдэн жилүүдэд ч бай тий тэгэхээр таны хувьд ингээд энэ бүх зүйлээс ингэж гарч байгаа гарах болно гэж энэ 6 сар бол харагдаж байна. Тэгэхээр айгүй тийм өөрчлөлтийн сар байх болно. Энэ бол үнэхээр одоо тодорхой юм тий. Тэгэхээр ингээд олон ингээд саруудыг хэдлээ уншаа шүү дээ тий 11 сараас хойш төлөө юм гоё саруудынхаа ерөнхий энергийг уншиж байгаа. Тэгээд би бас ингээ өөрийнхөө ерөнхий энергүүдийг үздэг. Тэгэл ер нь бол яг биелдэг байхгүй юу. Тэгэхээр ингээ та бүгдтэй хэлэхэд санаа сэтгэлийг чинь зовоодсэн та ингээд орхиж явуулж чадахгүй байсан тэр зүйлсээсээ бол та холдож явж чаднаа энэ 6 сард. Тэгээд илүү ингээ сэтгэл санаа чинь амраа маглан болохгүй та ингээ зөв одоо өөрийнхөө голдролт орж байгаа ч гэдэг юм уу те зөв замаа олж байгаа ийм дүр зураг л харагдаж байна. Тэгэхээр таны дотор яг энэ хүн сэтгэл гэдэг юм уу энэ сүнс чинь айгуу тэгж амрах юм шиг нэг гоё нэг тийм энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ нь ерөөсөө таны айгуу тэгж шаргуу хөдөлмөртэй одоо энэ онцгой зүйлсийг дуусгах гэж хүссэн хүсэл хичээл зүтгэлтэй залбирлж гэдэг юм уу энэ бүх зүйлээс хамаараад хувь тавилан ингээд таныг дахин одоо хүлээн авч байна тий зөв замд чинь хөтлөн оруулж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ингээд илүү нөгөө одоо урд чинь байгаа амьдрал чинь илүү тийм эерэг одоо гэрэлтэй эд баялгаар дүүрэн амраа маглан сайн сайхнаар дүүрэн тийм гэрэл гэгээдээ зам руу та одоо орж байгаа гэсэн мессеж бол гарч ирж байна шүү. Тэгэхээр одоо шуурхтай үе бол дууссан тий илүү одоо юм нам гүм нартай одоо амраа маглан ийм үе таны амьдралд одоо ирж байна тий ноёлох болно гэсэн зүйл бол гарч ирж байна. Тийм гүн гүнзгий утгатай уншлага бол болж байна. Тэгэхээр угаасаа одоо энэ оны эхний хагас ингээд дуусч байна те бид нэр ингээд 26 оныхоо 2 дугаар хагасд орж байна. Тэгэхээр ер нь бол 6 сар гэдэг чинь бас нэлээд юм том өсрэлттэй одоо том бас цаг хугацааны юм эхлэл гэдэг юм уу бас ийм зүйл бол явж байгаа. Тэгэхээр таны хувьд бол энэ 6 сарыг аюу сайн сайхан эхлүүлэх болов уу те бас өөрөө ч гэсэн сүсгэлээд те одоо онцгүй өнгөрсөнд босон зүйлсийг би ардаа үлдээж байна те энэ 6 сартаа би гой сайн сайхан одоо эерэг амьдрал руугаа ингээд одоо орж чадж байна те одоо би орж байна бурхны ивэл ингээд хүртэж байна ч гэдэг юм уу те ингээд бодоод ороорой. Тэгэхээр хүн ингээд өөрөө өөрийнхөө одоо эмчлэгчтэй өөрөө өөрийнхөө одоо бурхан байдгаа бидний дотор бол угаасаа бурхан байгаа те бид нэр өөрөө тэр бурханы одоо нэг хэсэг штэ те одоо бурхан гэж одоо юу гэх юм бэ хүн болгон өөрийн итгэж үнэмшдэг одоо тийм гой сайхан зүйлтэй штэ те тэр бүхэн чинь таны өрөөсөө дотор байгаа. Тэгэхээр та ерөөсөө л тэр дотор байгаа аль зүйлээ одоо илүү сэргэмээр байгаа аль зүйл чинь одоо таны амьдралыг илүү одоо эерэг гой сайхан болгодог юм бэ те тэрийгээ илүү хөгжүүлж тэрэндээ илүү төвлөрч тэрийг одоо илүү гаргаж ирж амьдраарэ гэсэн төлөв бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд урт хугацааны ямар нэгэн зүйл бол дууснаа. Тэгээ та яг зөв замаа олох болно гэсэн мессеж бол гарч ирлээ. За маш утга учиртай гоё уншлага боллоо. За тэгээ хэдүүлээ одоо юу яа. Угаасаа ингэ нэлийн өөрчлөлтийн сар болно гэж бол хэлсэндээ. Тэгэхээр энэ уншлага маань та бүгдэд таалагдсан бол эрвээхээ үлдээгээрээ им гоё эрвээхээ эможи үлдээгээрээ. За тэгээд уншлагын боллоо баярлаа та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье баяртай. За сайн байцгаана уу манай 2 дугаар группийн маань давтай морил та бүхэн энэ хөөрхөн хөзрийг сонгосон. За тэгээд энэ хөзөрт нь ямар мессеж нуудаж байгаа вэ гэдгийг хэлээ харъя. За туулаануудтай бүжиглэх үе гэж байна. За тэгэхээр таарчтэй те таны ингээд дотоод хүч бол маш хүчтэй байгааг бол илэрхийлж байна. Тийм гоё энерги гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр таны ингээд энергитэй маш гоё байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо илүү хөгжилтэй хөнгөн эерэг энергитэй хүмүүс маань үзэж байгаа болов уу гэж бол харагдаж байна. Тэгээд магадгүй одоо өнгөрсөн саруудад жоохон энерги өндөр байсан бол
та энэ 6 сард бол айгүй гоё тийм эрэг энергитэй гоё сайхан дулаахан одоо гэрэл цэцрүүлсэн ийм гоё сар болоо гэж бол харуулж байна. Тэгээд энэхүү үзрийн ерөнхий утга нь угаасаа ингээд эргэн тойрондоо хүн одоо ямар энерги түгэн тийм бол ингээд эргэн тойрон нь бол өөрчлөгдөв. Тэгэхээр угаасаа хүн ингээд харах үнцэг өөрийнхөө одоо байгаа байдал гаргаж байгаа хандлагч гэдэг юм уу энэ бүхтээ ингээд өөрчилчих юм бол нөгөө талдаа нөгөө гадаад ертөнцийн чинь ингээд тэр хэрээрээ ингээд өөрчлөгддгөө гэсэн зүйлийг бол харуулж байна. За тэгэхээр ингээд хүн одоо эрэг гой сайхан зүйлийг амьдралдаа хүсэж байгаа л өөрөө тийм хүн нагараа гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгэхээр ингээд хүмүүс угаасаа өөр бусдаас ингээд сайхан зүйлийг хүсээд байдаг те. Гэхдээ та өөрөө тэр сайхан одоо хүсгээр зүйлийг одоо хүртэх эрхтэй юу те. Та өөрөө тийм хүн мөн үү гэдгийг бас бодож үзээрэй гэсэн мессеж юм болоо гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд байхгүй юмыг хөөцөлдөх биш ингээд өөртөө ингээд байлгах юм бол тойроод одоо таны хүсэж байгаа зүйл чинь би болох болно гэсэн мессеж бол байна. Тэг ингээд аз жаргалтай хүмүүсийг л өөртөө татна те. Орчин нөхцөл нь одоо тийм болж өөрчлөгдгөө гэсэн юм гоё утга бүхий мессеж бол гарч ирлээ. За одоо хэдүүлээ таны 6 дугаар сар юу ямар хаан бэ гэдгийг нэлээд үзье. За манай 2 дугаар группийнхний 6 дугаар сарын ерөнхий энерги ямар байх вэ гэдгийг нэлээд үзцгээе. За манай 2 дугаар группийнхний хувьд энэ сар биш үү те та ер нь юуг л хийх хүсэж байна. Одоо тэр болгоомж ингээд биелэх болно. Та ингээд өөрийнхөө амьдралд ямар боломж ямар одоо шин содон зүйлийг хүсэж байгаа юм те. Энэ бүх зүйл чинь ингээд айгуу гоё эргээр биелэх болно гэж бол харагдаж байна. За тэгээ таны хувьд биш үү те ингээд одоо амьдралдаа та биш үү те илүү одоо юм өнгөрсөнд одоо харамсаж өнгөрсөн одоо илүү бодох биш илүү одоо урагшлах сар байна гэсэн зүйлийг бол хүзрөөс бол харуулж байна. Тэгэхээр энэ 6 дугаар сар дэвштэй те таны хувьд айгүй тийм эрч хүчээр дүүрэн хөдөлгөөнтэй одоо сонголтоор дүүрнэж гэдэг юм уу те ингээд хүссэн зүйлээ хийх, бүтээх, сонгох шийдвэрээ гаргаад тэгээд яг одоо өөрийнхөө хүссэн зүйлийг одоо хүртэх ч гэдэг юм уу те ийм боломжтой бол сар байна. Тэгэхээр айгүй тийм хөдөлгөөнтэй одоо жинхэнэ амьдралаа ингэж эргүүлсэн те одоо таны хувьд ингээ гацаа мацаа байсан бол одоо юу ч хийж чадахгүй болцсон те айгүй тийм уйдгартай одоо онцгүй одоо өнгөрсөнтэй энэ төр байсан бол таны хувьд бол одоо энэ гацаа арилах болно ингээд яг хүрд тэ хувь төрөлхөнгийн хүрд ингээ эргэж эхэлж байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ угаасаа одоо ийм гой зуны сар гарч байна тэ хүн болгонгийн эрч хүчээр дүүрэн одоо хийхийг хүссэн зүйлээ илүү одоо биелүүлэх боломжтой ч гэдэг юм уу те амарч одоо хоошо суух сар бол биш илүү одоо урагшлах сар байна гэсэн зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр таны хувьд ингээд анхааруулж хэлэх юм ч гэдэг юм уу те зөвлөх зүйл гэх юм бол одоо гэртээ зүгээр суугаад ч гэдэг юм уу одоо яг хийхийг хүссэн зүйлээ хийхгүйгээр ингээ хоошлуулад байх бол хэрэггүй. Энэ 6 дугаар сар бол таны хувьд ингээ айгүй тийм эрч хүч ундарсан хүссэн зүйлийнхаа төлөө явсан хийж бүтээсэн ийм сар байх ёстой шүү гэдгийг бол харуулж байна. Тэгээ хин нэгэнтэй ингээд контакталмаар байгаа ч гэдэг юм уу те одоо хин нэгэнтэй холбоо барьмаар энэ төр байгаа бол тэрийгэ хийх хэрэгтэй нь одоо гарах үр даавар нь айгүй эрэг байх болно гэж бол бас харуулж байна. Одоо хайр сэтгэлийнхаа төлөө ч гэсэн ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэж байгаа энэ төр хүмүүс маань байгаа бол энэ 6 дугаар сар их тохиромжтой шүү гэж бол харагдаж байна. Угаасаа одоо 6 сарын дунд үе хүртэл ч юм уу те 6 сарын 20-д хүртэл эхрийн орд одоо байгаа те нар эхрийн ордонд барилж байгаа. За тэгэхээр энэ үед болохоор холбоо харилцаа илүү одоо юм чухал байдгаа те эхрийн ордны хувьд эхрийн ордны одоо энерги байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүгдийн маань хувьд хин нэгэнтэй ингэж холбогдож харилцахыг энэ төр хүсэж байгаа бол бас холбогдоод үзэхэд айгүй гэмгүй те одоо хүссэн тэр хариугаач гэдэг юм уу одоо авах боломжтой байна гэж бас харуулж байна. Та юу яг юу хийхийг хүсэж байгаа юм бэ те тэрнийхээ төлөө айгүй сайхан яваад өгчих юм бол энэ сар айгүй тийм ээлтэй сар байна шүү гэж бол харагдаж байна. Яа тэгэхээр Wheel of Fortune бол бууцсан. Тэгэхээр та одоо ямар ч зүйлийг ихлүүлсэн ингээд юу руу ч хөдөлсөн гэдэг юм уу те одоо ямар ч өөрийнхөө яг тэр хүсээд байгаа тэр гоё зүйлийг одоо ихлүүлмээр байгаа тэр зүйлээ ингээд хийж бүтээх юм бол хүсэх юм бол айгүй тийм азтай оттой байх боломжтой сар байна гэж бол
харуулж байна. Тэгэхээр аз таны талд байгаа энэ 6 сар тэгэхээр таны хувьд айгүй эерэг энергиэр дүүрэн хүсэл мөрөөдөл одоо биелүүлэх боломжтой айгүй тийм хөдөлгөөнтэй аз жаргалаар дүүрэн холбоо харилцаагаар дүүрэнч гэдэг юм уу ийм сар холноо гэж бол харагдаж байна. Тэгээд энэ дээр ингээд энэ охин зөндөө олон юм туулаатай ингээд бүжиглж штэ тий. Тэгэхээр таны хувьд яг одоо ганцаараа бол байхгүй энэ 6 дугаар сард найз нөхдөдтэйгээ уулзчихж болж энэ одоо хүсэн хүлээсэн тэр одоо хүнтэйгээ холбогдчихж болж байна тий. Ийм зөндөө олон зүйлс болсон. Одоо таны ингээд амьдралыг илүү урагшлуулсан, амьдруулсан ч гэдэг юм уу ийм сар холноо. Тэгэхээр уйдаад суух бол сар биш ээ тий. Хошоо суух бол сар биш шүү. Илүү аз одондоо найдаж одоо зоригтой байх сар байна гэж бол харагдаж байна. Тэр айгу таны талд ингээ зөв ирэх боломжтой аз таны талд байгаа шүү гэсэн мессеж бол гарч ирлээ. Одоо манай 2 дугаар группийнхны маань энергийн шалгалтыг хэдлээ хийцгээе. Манай 2 дугаар группийнхны энерги ямар байгаа вэ? За. Болноор эргчлээ. Тавчи. Knight of Wands. Page of Pentacles. Six of Wands. Ерөнхий энерги бол үнэхээр одоо галасж байна тий. Та ер нь өөртөө айгуу тийм энерги өндөртэй одоо эрч хүчтэй ийм хүмүүс маань байгаа л гэж бол харагдаж байна. Тэгээ та хэдийн угаасаа сонгосон үзрэн ч гэсэн ийм хөөрхөн үзрээсэн тий. Энерги гэсэн утгатай тий. Ийм эрч хүч гэсэн утгатай ийм гоё хүзэр байсан. За тэгээ та бүгдийн маань энергийн шалгалт гэх юм бол та бүгд маань ер нь бол одоо шинэ зүйлийг суурч мэдээ, олыг хөгжиж, мөрөөдлөө дагая тий. Хүснээ авъя. Тэгээд одоо бүхэл хийсэн зүйлээ ингээм амжилттай байлгахын тулд асар их хичээдэг, тэмүүлдэг юм урам зоригтой, айгуу тийм гал энергитэй гэдэг юм уу юм хүмүүсээ гэж бол харагдаж байна. Тэгээд бас үүнийхээ хажуугаартай одоо зөвхөн ингээл хүсээд бас байдаггүй түүнийг айгуу тэгж бодит болгож хэрэгжүүлэх чадвартай ийм хүмүүс байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ойрын хугацаанд таны айгуу ажил амьдрал маш тийм одоо өсөлттэй байгаа, амжилттай байгаа хүмүүс маань ижиж болно. Тэгээд шинэ зүйл сурын мэдээ, өсөй хөгжиж гэж бодож байгаа тийм илүү одоо өөрийгөө өөрчлөе. Тэгээд урам зоригтой айгуу тийм ирч хүчтэй байгаа хүмүүс маань байгаа болов уу гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүмүүс чинь ингээд тань таарсан бол энэ нь таны групп мөн гэсэн үг шүү. За тэгээд бичлэг үргэлжлүүлж үзээрэй. Одоо хэдүүлээ 2 дугаар группийнхны маань хувьд ажил карьерт нь юу болох юм бэ? Энэ 6 дугаар сард ямар зүйлс болох вэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийнхны маань хувьд ажил карьерийн хувьд 6 дугаар сар нь ямар ах вэ хэлж өгөөч. Вау, дахиад Wheel of Fortune. За straight. Queen of Swords. Дахиад Ace of Swords. За угаасаа ингээд хэдүүлээ хэлсэн те. Таны энэ 6 сар чинь ер нь бол айгүй тийм амжилттай аз одоор дүүрэн сар болно гэж бол харагдсан. Тэгээд ажил карьерийн хувьд ч гэсэн энэ айгүй ээлтэй байна тий. Таны ажил карьер бол хүссэн шиг чинь үр дагаврыг авчрах болно. Та ингээд юу тарьсан түүнийгээ хүртэх болно тий. Аз таны хажууд байна тий. Ингээд атгаад авахд бол ойрхон байна шүү гэж бол дахин харуулад байна. Тэгэхээр таны хувьд өштэй тий ер нь бол та одоо айгүй тэгж зөв замдаа орсон гэж бол харагдаж байна. За тэгэхээр таны ажил карьерийн хувьд ер нь бол тий одоо шин санаагаар дүүрэн та одоо ажил карьер дээр яг юу хиймээр байсан тий тэрийгээ ингэж болгож бүтээгч гэдэг юм уу тэрэндээ одоо цаг зав зарцуулаад түүнийг одоо бодит болгох маш боломжтой сар байна гэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд айгүй тэгж одоо ухаалаг те аливаа шийдвэрийг гаргахтаа ухаалаг байна. Одоо аливаа нэг зүйлийг ингэж эхлүүлье гэж бодоход те тэрийгээ маш сайн ингэж зүгээр одоо эхлүүлж чаднаа те шинэ ажил хийх жаавал таны зүгээс айгүй тэгж уур ухааныг бол шаардна. Тэгээд та маш одоо түүндээ амжилттай холноо гэсэн зүйлийг бол харуулж байна. За тэгээ ер нь бол штэ те таныг энэ 6 сар та айгүй өөртөө тэгж итгэлтэй байх хэрэгтэй шүү гэдэг зүйлийг бол харуулад байна. Таны ингээд бодож байгаа хэлж байгаа энэ бүгд чинь бол ингээд бэлэг холноо тий. Тэгэхээр таны хувьд өөрөөсөө одоо тэгж дутуу үнэлж болохгүй. Өөрийнхөө тэр сүрг
одоо итгэл үнэмшил өөрийнхөө тэр сул талч гэдэг юм уу те ийм зүйлдээ одоо баригдсныхаа үндсэн дээр одоо шинэ зүйлийг эхлүүлж чадахгүй байх те ажлаас хоошоо суух ч юм уу өөрийнхөө одоо тэр ажил карьерт та ингээд юу хүсэж байгаа юм те тэрийг ингээд хийх гэхээр өөртөө итгэлгүй байдал чинь цаад болол те одоо бус хүмүүс юу гэх бол гээд өөртөө одоо эргэлздэг ч гэдэг юм уу те энэ бүх айдас чинь ингээд одоо таныг яг гоё шин зүйлээ хийхэд чинь жоохон садаа болоод ээж болцошгүй бол харагдаж байна. Тэгэхээр хүзрөөс болно шүү дээ те аз таны талд байгаа. Тэгэхээр та ерөөсөө юунд ч битгий санаа зов те ингээд альва нэг зүйлийг одоо эхлүүлэхийг хүсэн ажил эсвэл одоо хийхийг хүссэн үг те мессеж гэдэг юм уу те энэ зүйлийг ингээд хийх хэрэгтэй байна те яг өөрийнхөө ингээд юу бодож байгаа тэрийг ингээд үнэн шударгаар одоо гаргах хэрэгтэй нэ оюун санаагаа ингэж одоо ажилуулах хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Ийм зүйлээс гарч ирж байна. Та тэгээд өөртөө эргэлзээд одоо би чадахгүй байх энийг одоо юу гэдэг үннийг нь хэлчихээр одоо өөр хүмүүс гомдчих болооч гэдэг юм уу те. Энэ ажил карьер дээр жоохон эргэлзээл орчих юм бол гарах үр дагавар бол сүрэг байх болно. Тэгэхээр таны хувьд бол илүү одоо ажил карьерээ сайн байлгая те мөнгө төгрөг сайн олъё ч юм уу. Шинэ зүйлийг бол эхлүүлэх энэ төр гэж бодож байгаа л энэ 6 сар бол маш өгөөчтэй сар ах болно. Тэгэхээр одоо илүү нөгөө эрэг зүйлд төвлөрөх хэрэгтэй байна гэсэн зүйл бол харагдчих байна. Тэгэхээр ингээ хүний амьдрал л шүү дээ тий. Одоо эрэг сүрэг гэсэн хоёр зүйлийн одоо эдийн дээр ч гэдэг юм уу. Ингээ явж ядагтай бидний ингээ дотор сүрэг зүйл нь ч байгаа, эрэг зүйл нь ч байгаа. Тэгээд энэ хорвоо дэлхий чинь нүгэл буян дээ одоо эрэг сүрэг гэдэг нь бүхэл зүйл одоо хоёр талтай байдаг. Тэгэхээр та ер нь ялангуяа одоо энэ сарын хувьд илүү одоо эрэг зүйл дээр төвлөрснөөр үү те одоо өөрийгөө ингэж голж шилж өөрийгөө одоо муу би одоо юу ч чадахгүй би одоо ажил карьертаа муу ч гэдэг юм уу те ингээд сөрөг зүйл тавтах юм бол яг л тэр сөрөг зүйл чинь биелэх болно. За хэрвээ та ингээ өөрийнхөө одоо бүрэн потенциалыг ашиглаад яг ингээ хүсээд байгаа тэр үр дүнгээ хүртэхийн тулд одоо өөрийгөө амар сайн даашчлаа те өөртөө итгээд ингээ эрэг зүйлдээ төвлөрчих юм бол яг л та тэр гоё эрэг зүйлээ хүртэх болно те гарах үр дагавар нь эрэг байх болно гэсэн зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр ажил карьерийн үед бол танаас их шалтгаална. Та яг юунд төвлөрч одоо юуг илүү тэр оюун бодол гэдэг юм уу тэр зүйлдээ төвлөрүүлж ин та юунд итгэж ин тэр бүгд чинь биелэх боломжтой байна гэж бол харуулад байна. Тэгэхээр илүү нөгөө аз таны талд байгаа ч гэсэндээ та илүү нөгөө сүрэг зүйлд төвлөрөөд ах юм бол тэр чинь биелэх боломжтой шүү гэдгийг бол харуулж анхааруулж байна. За тэгэхээр та бүгд маань сайн сайхан зүйлийг одоо хүртэхийн тулд эрэг мундаг байгаарай гэж бол захиж байна. За одоо хэдүүлээ хасан амьдралд нь юу болох юм гэдгийг үзье. Хостой хүмүүсийн маань хувьд хасан амьдрал ямар ах вэ? За хараад ирлээ. За хостой хүмүүсийн маань хувьд ямар ах вэ? Хүмүүс ямар болноор хэрэгчлээ. За чигсаа авчи. За ингээд авчи. За ер нь олоо штэ те та бүгдийн маань хувьд ийм байна. Хосын амьдрал жоохон одоо маргаантай ч гэдэг юм уу зөрчилтэй зүйлээс гарч иж болохоор харагдаж байна. Тэр ингээд таад маань одоо өөрийнхөө хосыг ингээд буруу ойлгоод аягүй тэгэж хардах магадлал айгүй өндөр эсвэл одоо өөрийг чинь таны хос айгүй хардах магадлал өндөрч гэдэг юм уу те нэг жоохон ойлгохгүй байх магадлалтай сар байна гэж бол харагдаж байна. Тэгээд муудаж маргаснасаа болоод ч гэдэг юм уу та хоёрын үед ингээд олон зүйлс бол ил гарах болно гэж бол харагдаж байна. Одоо өөртөөхөө тэр сүрэг одоо талуудыг нэг нь одоо хэлж ярьж гаргаж ирээд ч гэдэг юм уу те тэрнийг жоохон сүрэг одоо харталт янз бүрийн буруу ойлгосноосоо болоод нөгөө хүнийхээ одоо сүрэг зүйлсийг аягүй тэгж ил гаргах ийм сар байна гэж бол харагдаж байна. За тэгэхээр эндээс юу яаж гарах юм бэ гэдэг юм бол штэ тэ та хоёр одоо яг ийм нэг ил гаргасан одоо энэ сүрэг зүйлсийгээ уучлж одоо ойлгож гэдэг юм уу те ингээд давах болно гэсэн зүйлэл харагдаж байна. Тэгэхээр та хоёрын хувьд бол магадгүй за өмнөх саруудын хувьд бас ингээд жоохон асуудлууд энэ төр байсан бол те одоо нэг гомдоо хуурах иймэрхүү асуудлууд энэ төр өмнө нь энэ төр байж исэн бол штэ те ядагч байсан. Энэ сарын хувьд нэг уучраа олно гэсэн юм бол харагдаж байна. Магадгүй өмнө ийм асуудлууд байгаагүй байлаа гэж бодоход энэ сар яг ингээд одоо ил гараад те ямар нэгэн асуудлууд те хардалт бухимдал одоо сүрэг зүйлстэй нэг ойлгохгүй байгаа зөвхөн өөрийгөө бодоод байгаа юм зүйлс ч гэдэг юм уу юм жоохон
харилцааны одоо сөрөг зүйлстэй ийм зүйлс бол яадаг ч гэсэн одоо энэ 6 сард бол тохиолдно. Гэхдээ энийг үштэй та хоёр одоо ил гаргаснараа одоо тэр сөрөг зүйл дээрээ ажиллаад одоо түүнийгээ тавьж явуулах болно. Тэгээ илүү одоо та хоёр бие биендээ дахин дурлах боломжтой байна гэсэн юм бол харагдаж байна. Тэгэхээр ингээд эндээс юу нь бол харахад нөгөө үл ойлголцолтой нэгээ ингээд дутуу буруу ойлгоод яваад байсныгаа та хоёр маань эцэстээ засч чаднаа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр та хоёрын одоо хайрын харилцаанд чинь эдгэрэл одоо шинээр одоо нэгэндээ дахин дуурлаж тий одоо шинээр ингэж хайраа ундруулах ийм сар байна гэж бол харагдчихээн жоохон сөрөг зүйлс байгаа. Тэгээд тэрийг ингээд авч гарч чадах юм бол та хоёрын хайр дахин цэцэглэх болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд аливаа зүйл хоёр талтай тий ингээд та хоёр маань энэ зүйлийг одоо уучлж өшөөж тавьж явуулахгүй бол мэдээч хэрэг одоо эвлэрнэ гэсэн юм бол байхгүй тий. Тэгэхээр хоёр талтай одоо зарим нь бол эвлэрээд одоо яг гоо юм хайраа шинээр баттгах болон зарим нь бол үнэхээр одоо уучлж явуулж чадахгүй тиймэрхүү асуудлуудаас нэлээд ил гарах юм болов уу гэж бол харагдаж байна. Нэлээд чаленжтай асуудын сар байх нэ гэж бол харагдаж байна. Тэгэхээр одоо та бүхэн маань остоогоо болж бүтхийг хүсээд те асуудлуудыг шийдэхийг хүсэж байгаа энэ төр байгаа бол харилцаа чинь илүү улам одоо батчих болно гэж бол харуулж байна. Үгүй гэх юм бол асуудлууд нэлээд бол байх нэ гэж бол харагдаж байна. За тэгээд одоо хэдүүлээ сингл хүмүүсийн маань хувьд 6 сар ямар ах вэ гэдгийг харъя. Миний хувьд 6 дугаар сарын ерөнхий нэр ямар ах вэ? Вау. За манай сингл хүмүүсийн маань хувьд дэвштэй. Тэгээ зарим нь одоо ингэж нөгөө гэр бүлээ цуцлуулаад бүр ингэ сингл болж байгаа хүмүүс маань үзчихэж болохоор л харагдаж байна. Ойрхон бас ингэ салж сарнсан хүмүүс маань байж болно. Тэгээ заавал одоо хууль ёсоор салж бариагүй бол ойрхон одоо та бүгд маань саяхан одоо хайртай хүнээсээ салсан те маргасан байдлаасаа болоод салж сарнсан иймэрхүү хүмүүс маань байж болно. Тэгээд та бүгдэд маань айгүй энэ салалт чинь айгүй тэгэж хүн дээр туссан энэ төр байж болно тий одоо өөрийгөө айгүй тусгаарсан өөртөө айгүй эргэлцсэн тий хүнээс ингээд угаасаа салчгаар нэг хэсэгтээ хайранд итгэхээ өчтөгтэй айгүй тийм ямарууд өнгөрснөө бодоо шаналалаа ер нь айгүй тийм эдгэрхэд цаг хугацаа ордог тий тэгэхээр манай 2 дугаар группийнхний маань хувьд ер нь бол одоо тэр цаг үеийг айгүй туулж байгаа хүмүүс юм болов уу гэж бол харагдаж байна. Ингээд салалттэй ганцаардал гэдэг юм уу энэ зүйлээс айгүй их тийм шархалсан идэх гээд хичээгээ явж байгаа. Иймэрхүү хүмүүс маань бол харагдаж байна. За тэгээд яадаг ч гэсэн биш дээ. King of Cups болон Magician үзэр бол гарч ирж байна. Тэгэхээр та бүгдийн маань хувьд айгүй тэгж идэгрэл гэдэг юм уу ийм юм болж чухал байна. Тэгэхээр өөрийгөө айгүй тэгж хайрлж тоордожтэй одоо юу гэдгийг ингээ өнгөрсөндөө халтагаа айгуусан уучлах хэрэгтэй гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ та бүгдийн маань хувьд ингээд хайранд жоохон айгуу тийм эмзэг энэ төр ханддаг болсон итгэлгүйдээ одоо дахин ингээд дурлах болоо дахин надад одоо хайр сэтгэл ирэх болоо гэдэг ч юм уу те хайр сэтгэлийг илүү нөгөө эргээр харах гэхээр дандаа юм нэг асуудлууд айгуу тэгж өмнө нь байсан байна гэж бол харагдаад байна. Тэгэхээр энэ 6 сарын хувьд биш те та бүгдний одоо өөртөө итгэх итгэлтэй иймэрхүү зүйлэл айгүй сэргэнэ гэсэн юм бол харагдаж байна. Илүү та бүхэн маань одоо идэгэрч өөрийгөө одоо хайрлаж өөрийгөө хүлээн зөвшөөрөх ч гэдэг юм уу те. Ийм сар байна гэж бол харагдаж байна те. Та бүхэн маань жинхнээсээ одоо ийм хайр дурлалт бол бэлэн болох сар байна. Те жинхнээсээ одоо өөрийгөө тэгж гундааж исэн тэр харилцааг ч гэдэг юм уу жинхнээсээ орхиж явуулах нь зөв юм байна гэдгийг шийдээд те илүү одоо энэ эрэг зүйлс дээр төвлөрөх сар байна гэж бол харагдаж байна. Тэгээ та илүү одоо өөрийгөө магадгүй ил олны өмнөөс гаргаж иж болно тийм Magician үзэр гарч ирсэн л та ер нь бол ингээд та айгу өөртөө итгэл оронж гэдэг юм уу би ингээд өөртөө яг юм тохирсон жинхэнэ хараа олж чадна яа тэгэхээр би ийм одоо сайн хүн юм тийм ингээд би өмнө нь одоо бүр салж сарнжсэн та одоо юу гэдгийг өмнөх харилцаа надад байсан ч гэсэндээ би тэр зүйлээс одоо ухаарсан ойлгосон тийм би одоо ингээд хайр дурлалт айгу бэлэн болж байна гэсэн ийм мессеж гарч ирж байна. Тэгэхээр манай 6 дугаар 2 дугаар группийнхний 6 дугаар сар бол аягүй тэгж өөртөө итгэлтэй өөрийгөө одоо жинхэнээр нь сингл гэдгийг мэдэрсэн те ингээ яг
өөрийнхөө юу хүсэж байгаа тэрийг аягуулсан ойлгосон ийм сараа холно гэж бол харагдаж байна. Тэгээд энэ дээрээс manifestation гэдэг чинь тэгэхээр та бүхдийн маань хувьд дэжтэй энэ 6 сард хайр сэтгэлтэйгээ уулзах учрах магадлал айгүй өндөр, илүү нөгөө өөртөө тэгж одоо дуудаж ийсэн те одоо манифест хийжсэн иймэрхүү хүмүүсийн мань хувьд одоо яг тэр хүссэн хүнтэйгээ уулзах магадлал айгүй өндөр бол харагдаж байна. Ийм гоё чидний хөдөр бууж байна те. Тэгэхээр хостой болж айгүй болох боломжтой, яг хүсэж исэн хүнтэйгээ уулзаж танилцах нэлийн боломжтой сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр илүү нөгөө эдгэрсэн те энэ өмнөх энэ харилцааны асуудлуудыг зэгцэлсэн хүмүүсийн мань хувьд бол айгүй тэгж шинэ харилцаа бол ирэхэд маш ойрхон байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд хүн ингээд одоо юм хоёр гартаа ингээд дүүр юм барьчаад ингээд дахиад шинэ юм нэмэх гэхээр ингээд гарын дүүрэн учраас ингээд юм барьж чадахгүй шүү дээ. Яг тэрэн шиг хүн одоо тийм өнгөрсний харилцааны асуудал гэдэг юм уу иймэрхүү зүйлээ ингээд тавьж явуулаагүй цагт нөгөө яг таны тэр хүсэж байгаа хүн чинь бол ирэхгүй те. Тэгэхээр ингээд бүхнийг одоо дэлетлээд ингээд шинээр эхлэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр таны хувьд бол яг гоо энэ эдгэж чадсан хүмүүсийн маань хувьд бол яг хүснээ авах том боломжтой сар байна. За тэгээд хараахан одоо манифест тэр хийж амжаагүй одоо хараахан одоо эдгэж амжаагүй хүмүүсийн маань хувьд энэ 6 сартаа та бүхэн маань сэтгэл санаа чинь аягүй сайхан болчихноо. Тэгэхээр та бүгдийн маань хувьд манифест хийх гэж үзээрэй те. Одоо ингээд хүссэн хүний одоо бичээрэй те. Тэмдэглэлийнхаа дэвтэр дээр эсвэл одоо манифест хийдэг дэвтэр дээр ч гэдэг юм уу бичиж тэмдэглээрэй те. Өөрийнхөө ингээд юу хүсэж байгаа нь тэрийг айгу тодорхой байх хэрэгтэй тэгжиж та бүхэн маань одоо 20 ертөнцид тэр захиалгаа өгж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр 20 ертөнц гэдэг бол одоо яг л одоо тийм бидний хүснийг ингээд биелүүлэх чадaltaй те юм гой сайхан зүйл бол байдаг. Тэгэхээр та бүгд маань илүү одоо тэр уулзах хүсэж байгаа тэр хүнийхээ эрэг зүйлийг нь бичээрэй. Зарим хүмүүс ингээд бас манифест хийхдээ одоо би тийм хүнтэй суухгүй та одоо дандаа юм сөрөг зүйлийн дээр хараад байдаг. Тэгэхээр нөгөө талдаа яг тийм хүнээ бол татчих гайд байдаг шүү. Тэрийг бас анхаараарай гэж бол хэлэхээр энэ одоо нөгөө юу гэдгийг сөрөг тал дээр нь илүү анхаарат байх юм бол яг л тэр сөрөг хүнээ л татчих магадaltaй. Яагаад тэгэхээр ингээд бодол биелээ болдог те. Одоо байнга бодоод байгаа тэр зүйлээ татчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү эрэг зүйл дээр төвлөрөөд те та яг тэр хүнийг ямар ахаасаа гэж хүсэж байгаа юм. Тэр хүнийхээ яг тэр эрэг зүйлийг нь төвлөрч бодож одоо уулзахын сан гэж хүсч мөрөөдөх юм бол одоо тийм хүнтэйг уулзах боломжтой байдаг шүү. Тэгэхээр манифест ихтаас анхаараарай гэж бол зөвлөе. Яг ингээд би одоо тэгжил хүссэн штэ тэгсэн чинь нэг шал эсрэг нь ирсэн энэ төргээд одоо тийм байдагтай одоо юу гэдэг юм бэ? Буруу хүссэн байгаа байхгүй юу те. Тэгэхээр анхааруулжтэй тийм зүйлс бол байгаа. Тэгэхээр та бүгдтэй хэлэхэд өөрийн тийм одоо манифест хийдэг бас тэмдэгтэй болоорой гадуур бас зардыг штэ те. Тэр өөрийнхөө ингээ хүслийг бичээд бас хүслийн самбар тэр хийгээрэй гэж бас хэлэхээр байна. За одоо хэдүүлээ хувийн талаасаа таны амьдралд юу болох юм бэ гэдгийг хэдлээ хараад тэгээ уншлагаа дуусгая. Хувийн талаас нь 6 дугаар сард нь юу болох вэ? Wow, magician. Тэгэхэд magician хэзээ гарч ирлээ? Chariot. Wow. За, хувийн талаасаа болохоор таны амьдрал дэх штэ тий. Штэ тий та юу нь яг ямар хүн байхыг хүсч байна вэ? Та юу нь яг хин юм бэ гэдгийг айгуу тэгэж одоо шийдэх ёстой сарч гэдэг юм уу ийм юм бол байна. Тэгэхээр одоо амьдралаа илүү төлөвлөх та яг хаашаа явмаар байгаа юм? Яг юу хиймээр байгаа юм? Юу хийдэг хүн болмоор байгаа юм? Би юу хийж бүтээж чадах юм бэ? Би яг юу хүсэж байна вэ гэдэг юм уу те? Энэ бүхнийгээ та айгуу тэгж тодорхой болох ёстой сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр миний бол харж байгаа штэ те таны амьдрал таны гарт байгаа. Энэ 6 дугаар сард та юу одоо хүсч хүлээж хийсэн те энэ бүхнийгээ та хийж чадна. Энэ бүхэн чинь биелэх маш боломжтой. Одоо ил дал дутгаараач гэдэг юм уу? Таны амьдралыг тэгж харж хандаж яваа. Сүнслэг хүч бас таны тэр ур чадварч гэдэг юм уу? Энэ бүхэн бол танд аягүй байна гэж бол харагдаж байна. Тэгээд штэ та энэ 6 сарыг бол одоо тэгж юу ч хийхгүй өнгөрөх бол ёсгүй. Та аягүй тэгж өөрийнхөө амьдралыг хааш нь чиглүүлмээр байгаа юм? Та яг ямар хүн болмоор байгаа юм? Юу хийж амьдрмаар байгаа юм? Эсвэл одоо хаашаа нүүмээр байгаа юм гэдэг юм уу те? Яг тэр дотор таны
хүсэл дуудлага гэдэг юм уу энэ зүйлээ та айгуу тэгж сонсох ёстой сар байна гэж бол харагдаж байна. Тэгээд энэ зүйлийнхаа төлөө та одоо шийдвэр гаргах хэрэгтэй сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бол асар их одоо потенциал байна. Таны амьдралд ингээд зөндөө хийж болох боломж гой сайхан зүйлс амьдралыг чинь ингээд тойроод таныг тойроод байна. Та бол маш тийм дотоод одоо хүч, ур чадвар амьдралаа хааш нь чиглүүлэхтэй тийм зүйлтэй хүн бол байгаа хгүй. Таны амьдрал ингээд алган дээр чинь одоо юу гэдэг урд чинь ингээд дэлгээтэй байна. Та яг хаашаа явахыг хүсэж байгаа юм. Яг тэр зөв замаа ингээд тодорхойлох хэрэгтэй наа гэж бол харагдаж байна. Тэгэхгүй ингээд та өөртөө тэ айгуу тийм тодорхойгүй байдлыг үүсгээд амьдралдаа юу хийх гээд байгаа чинь айгуу тодорхойгүй тий. Одоо юу гэдэг ийм нэг хүмүүс идэг штэ тий одоо нэг зүйлдээ айгуу сайн биш. Тэгснэ ингээд олон зүйлийг чаддаг ч гэдэг юм уу тий. Тэгсэнд орвол ингээд яг нэг зүйлийг ингээд сайн хийдэг ийм хүн байх юм бол одоо олон зүйлд ингэж цагаа үржижснээс яг нэг зүйлээ ингэ төгс хийгээд чадчих юм бол тэр зүйлээсээ одоо илүү гой сайхан зүйлийг хүртэн те одоо гой сайхныг мэдэрнэ штэ те. Тэгэхээр таны хувьд ингээд маш олон зүйлийг ингэж зэрэг амжуулаад ижиж болцсошгүй. Тэгэхээр одоо илүү нөгөө тодорхой тоочны болчих хэрэгтэй наа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ нь бол юу ч байж иж болно. Таны амьдрал юу н хаашаа чиглүүл танд дээр вэ те. Та юу н юу хийхийг хүсдэг хүн юм бэ? Хаашаа явмаар байгаа юм бэ гэ тэ. Энэ бүх асуултыг та өөрөөсөө энэ 6 сар асуух хэрэгтэй байна. Тэгээ шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Одоо альчгүй ингээд олон зүйлийг зэрэг амжуулаад олон зүйлд анхаарлаа хандуулаад ч гэдэг юм уу. Ингээд бол явах хэрэггүй. Яг нэг зөв замыг л олчих хэрэгтэй наа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд аль ч одоо шийдвэр гарсан бэ? Та ямар шийдвэр гаргаад юу ч хүссэн бэ те? Энэ бүхнийгээ та чадна. Яг тэгэхээр танд маш их ур чадвар, нөөц, боломж энэ бүхэн бол бэлэн байгаа. Айгуу тийм таны дотор бол бүхнийг чаддаг тийм энерги бол байна гэж бол харагдаж байна. Яг одоо ийм гой солонго гарч иж байгаа. Тэгээ угаасаа медитейшн үзэр. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг хаашаа ч эргүүлж чадна. Тэгэхээр өөрийнхөө одоо мөрөөдлийг ч гэдэг юм уу ирээдүгөө айгу тодорхой болгох хэрэгтэй наа гэсэн зүйл бол харагдаж байна. Зөв замаа олох хэрэгтэй. Ийм саран шүү гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг ингээд юу болох боломжтой юм бэ гэдэг юм уу те. Тэр талаас нь бол уншлах хийж болно. Гэхдээ одоо хүний амьдрал ингээ өөрийнхөө сонголт өгдөг те. Тэгэхээр тараа хүзэр гэдэг бол ерөнхийдөө чиглүүлгийн бол өгдгөө. Таны ингээд ерөнхий нэрийг ямар байна те. Ингээ та юу хийх чадвартай, ямар хүн бэ гэдгийг чинь хараад тэгээ тань ингээд ирээдүгөө одоо зөв замаа олоход чинь зөвлөгөө чиглүүлэг өгдөг зүйл бол байдаг. Энэ тараа уншлага гэдэг бол тэгэхээр ингээд би та бүхэндээ одоо channel хийж өгч байгаа хгүй. Тэ орчлын ертөнцийн мессежийг бол одоо хүзрөөрөө дамжуулж хүргэж байгаа. Тэгэхээр та бүхдийн маань хувьд дотроос чинь юу зөв үнэн бэ те. Би одоо яавал дээрвэ гэж бодож байгаа хүмүүсийн маань тухайд шийдвэрээ гаргах хэрэгтэй сар байна гэж бол харуулж байна. Тэгээ таны хувьд бол бүхнийг хийх чадвартай, маш өндөр потенциалтай хүн шүү гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр хоёрын хооронд гэдэг юм уу? Амьдрал чинь нэг л одоо яг хүснээр чинь өндөр болохгүй байгаа бол зоригтойгоор шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм зүйлийг бол танд сануулад байна шүү. Одоо хэрвээ хийнэг нь тань одоо энэ олон хүмүүс үзэж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр жишээ татаад хэлэх юм бол одоо ийш тийшээ явъя, одоо газар орон солиё, тэ. Бага хотоо солиё, эсвэл одоо бага сургуулаа солиё, эсвэл одоо бүр өөр ингээд улс орн руу явж амьдрын энтер гэж хүсээд тэгтээ тэрнийхээ логт ингээд үйлдэл хийхгүй, шийдвэр гаргахгүй энтер яваадсан бол тэгж болохгүй, тэгж амьдралаа үрж болохгүй, тэгж одоо өөрийнхөө тэр потенциалыг үрж болохгүй байх шүү гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд яг л нэг зам, нэг шийдвэрээ гаргаад түүнийхөө төлөө ингээд яг зөв замаар хичээгээд явах хэрэгтэй юм шүү гэсэн зөвлөгөөл айгүй одоо тод надад бол мэдрэгдэж гарч ирж байна. Тэгэхээр та өөрийнхөө тэр дотоод хүчийг одоо нээн илрүүлэх ёстой ийм сар байна шүү гэж бол харагдаж байна. Тэгэд энэ бас медитейшн үзэр гэсэн таны хувьд нэлээд юм сүнслэг одоо бас магадгүй чадвар гэх юм уу ийм зүйл бол байдгийн байна гэж бол харагдаж байна. Одоо магадгүй нэлээд сүнслэг өгөгдөл өндөртэй те ийм хүмүүс маань байгаа лу. Тэгэхээр амьдралынхаа нөгөө зөв зам чиг шугам гэдэг юм уу те энийг олчих хэрэгтэй байна.
гэсэн зүйл айгу тодорхой гарч ирлээ. За тэгээд уншлагын юм болоо та бүхэн маань уншлага нь таалагдсан бол за ийм хөрхөн туулайны имиж үлдээгээрэй. Эсвэл ийм хөрхөн охины имиж үлдээж болно шүү. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. Сайн мэцхан уу манай 3 дугаар группийн маань тавтай морил та бүхэн хөрхөн үзрийг сонгосон. Улаан малгай юм шиг байна те. За мөрөөдлөө дагаарэ гэдэг чинь хэрвээ чамд мөрөөдөл байдаг бол түүнийгээ одоо дахаас битгий байгаарэ. Өөрийгөө одоо чадна гэдэгтээ итгэх юм бол чи одоо тэр тулааны тал хувьд нь ялчглаа гэсэн үг гэж бол гарч ирж байна. Тэгэхээр таны санаанд багтаад байгаа л одоо тэр зүйл биелэх боломжтой гэж бол хэлээд байна. Тэгэхээр та бүгдийн маань хувьд юу хүсч мөрөөддөг юм бэ те тэрийгэ биелэх боломжтой гэдэгт нь итгэх хэрэгтэй. Өөрийнхөө одоо тэр дотоод хүч сайн сайхан зүйлд бол итгээрэй гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр хүн болгоны хувьд бол энэ мессеж нь ямар ч ээжиж болно те. Өөрийнхөө юу хүсэж байгаа юм бэ? Зүрх сэтгэлээ дагаарай гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр хүний амьдрал ингээд богинохон тэгээд бас хүний одоо хийж бүтээх нас ч гэдэг юм уу боломжноос богинохон байдаг те. Одоо яг л ингээд хүсч хүлээж исэн зүйл чинь нэг л өдөр одоо хийх гингүүд боломжгүй болчих тохиолдол гэдэг юм уу ийм зүйл бол байдгаа. Тэгэхээр та бүгдийн маань хувьд одоо тэр хүсч мөрөөдөөд хийх хүсэж байгаа зүйл байгаа л бол тэрнийхээ төлөө ингээд хичээгээрээ те амьдралаа утга учиртай байлгаарай гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгээд хүн ингээ мөрөөдлөө биелүүлээд өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлийн араас явах юм бол амьдрал илүү одоо утга учираар дүүрэн тийм гой сайхан байдгаа гэсэн мессеж бол гарч ирлээ. За одоо хэдүүлээ 6 дугаар сарын тань ерөнхий энерги ямар байх юм бэ гэдгийг үзнэ. За тэрний өмнө хэдлээ энергийн шалгалт хийчихье. Та бүгдийн маань энерги юу ямар байгаа вэ гэдгийг хэдлээ шалгая. Одоогийн энерги нь ямар байгаа вэ? Энергийн шалгалтыг хийцгээе. Фул үзэр. Ямар гоё үзэр. Wow, world. Wow. Мөн үзэр. За манай 3 дугаар группийнхний хувьд амьдралттай нь ямар нэгэн одоо том өчлөг дуусж байгаа юм шиг л харагдаж байна. Одоо эхлээсээ аваад яг төгсгөл хүртлээ те фул болон moral үзэр бол ирэглээ. Тэгэхээр таны хувьд шүү дээ те ямар нэгэн циклийг айгуу тэгж эхнээс нь яваад бүрэн дуусгаж байгаа үе чинь гэж болно. Одоо сургуулаа төгсөж байгаа те ямар нэгэн одоо зүйлийг эхлээд дуусгаж байгаа те ийм хүмүүс маань байна гэж бол харагдчих. Бүхэл одоо адал явдал үйл явдал дуусаад одоо яг ингээд нэг тийм төгсгөл нь ирж байгаа юм шиг бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд юу ч байж болно те. Энэ бол ерөнхийн уншлага. Тэгэхээр алаа нэг зүйлийг дуусгаж байгаа хүмүүс маань юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгээд байна штэ те. Та одоо яг ингээд юу хийх тухайгаа айгу бодож байгаа ч гэдэг юм уу. Өөрийнхөө одоо доторлоо айгу өнгөж байгаа. Зүн бэлгээ сонсож байгаа. Бас иймэрхүү хүмүүс манаас байж болно. За тэгэд нөгөө талдаа бас юм байна. Одоо илүү адал явдалд гарч байгаа тий. Одоо шинэ зүйлийг эхэлж байгаа, шинэ одоо амьдралаа эхлэж байгаа иймэрхүү хүмүүс маань ээжж болно. Тэгэхээр одоо нөгөө сургуулаа төгсөөд яг одоо шинэ оюутны амьдралд орж байгаа эсвэл одоо шинэ ажил карьераа эхэлж байгаа хүмүүс маань ээжж болно тий. Ингээд нэг юм аливаа нэг зүйл дуусаад одоо шинэ зүйл эхэлж байгаа ийм хүмүүс маань байна гэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд ингээд яадаг ч байсан одоо доторч бай, гаднаж бай тий. Энэ таны ертөнцийн чинь өөрчлөлт одоо орсон ийм үе мөч бол байна гэж бол харагдаж байна. Та тэгээд штэ тий нэг талтай айгуу тийм одоо шинэ зүйл эхлэхээс айгаад байгаа бас нэрхтэй байж болно. Одоо ингээд хүний амьдралд ямар нэгэн зүйл одоо дуусгаар тий одоо заримдаа гонхтой эсвэл заримдаа гоё идэг ч гэсэндээ дахиад ингээд одоо хүний амьдрал заавал ингээд үргэлжлэх хэрэгтэй тий. Тэгэхээр шинэ зүйл эхлэх хэрэгтэй болчдгоо. Тэгэхээр таны хувьд ингээд одоо эхлэлээ зөв тавих одоо зөв тавихтай айгуу яарад ижиж болно. Эсвэл одоо огт ингээд мэдгүй зүйл рүү бас орж байгаа учраас санаа чинь зовоод ижиж болно те. Нэг тийм мэргэлзээд байгаас нэрг бол гарч ирж байна. Одоо миний амьдралыг юу хүлээж авал те. Одоо сургуулаа төгсчлөө. Одоо би шинэ ингээд ажилд орвол юу болох болч гэдэг юм уу те. Ийм мэдрэмж бас та хэдэд манд хүрч иж болно те. Одоо ажил карьер янз бүрийн зүйлээ дуусгасан бол ингээд дараа нь
одоо юу хүлээж байгаа бол гэдэгтээ жоохон айгаад ижиж болно. Нөгөө талдаа бас маш их тэгж догтлож байгаа энергитэй байж иж болно. Тэгэхээр та бүхдийн маань хувьд одоо иймэрхүү энергийг мэдэрч байгаа тийм иймэрхүү байдалтай байгаа л энэ уншилгаа та бүхдийн уншилга гэсэн үг шүү. За тийм энергийн шалгалт нь ийм боллоо. За одоо хэдүүлээ 6 дугаар сард нь юу нь ямар ахын бэ гэдгийг хэдлээ үзье. Six of Pentacles. За манай 3 дугаар хүрхийнхний хувьд 6 дугаар сарын ямар ах вэ? Knight of Cups. Queen of Pentacles. Hermit. За манай 3 дугаар группийнхний маань хувьд айгүй тийм 50 амгалан сар ах болно гэж бол харагдаж байна. За тэгээд таны хувьд штэ те өөрийнхөө яг ингээд дотоод одоо мэдрэмжүүдийг айгүй тэгж мэдэрсэн, сонссон, бусдыг ингэж хайрлсан, бусдаар хайрлагдсан, хүндлэгдсэн гэдэг юм уу нэг тийм гоё маш тийм гоё нэг юм амар амгалан мэдрэмж надад бол орж ирж байна. Тэгэхээр манай 3 дугаар группийнхний маань хувьд энэ 6 дугаар сар айгүй тийм амар амгалан, тайван өөрийнхөө одоо тэр аз жаргалтай, таныг одоо тэр аз жаргалтай байлгадаг зүйлстэй илүү төвлөрсөн тий ийм сар ахлаа гэж бол харуулж байна. Тэгтлээ одоо та тэмцээд өөрийгөө одоо тэгж зовоогоод ч гэдэг юм уу те ирч хүчээ бараад ингэж бол байхгүй маш тийм амар амгалан сар ахолно гэж бол харагдаж байна. Тэгээд таны амьдралд одоо юу таашаал өгдөг юм бэ те та яг юунаас ингэж одоо амьдралаасаа кайф авдаг юм бэ ч гэдэг юм уу ийм зүйлтэй айгуу тийм төвлөрөх сар байна гэж бол харагдаж байна. Тэгээд та ингээд өөрийнхөө одоо тэр хайртай амтан урмал одоо тэр зүйлсээ арчилж хайрлж тордохч гэдэг юм уу те айгуу тэгж бусдаас нэлээд цаг гарах ийм сар байна гэж бол харагдаж байна. Тэгээ бусдад ингэж хайрыг түгээж бусдад одоо халамжаа ингэж өгснөөрөө таны ингэж тэр дотоод одоо сэтгэл чинь айгуу амар амгалангаар дүүрэн байх болно гэж бол харагдаж байна. За тэгээд таны хувьд штэ те бусдтай ингэж гой сайхан байхын хажуугаар өөртөө ч гэсэн магадгүй айгуу тийм эвдээ нэртэй байх юм болов уу гэж бол харагдаж байна. Одоо тэгтлээ дотроо зөрчилт өөдөлтэй өөрийгөө одоо үзэн ядаад ч гэдэг юм өөртөө ингээл зөрчилдөөл те би болохгүй байна, би ингэхгүй байна гэж бол биш. Өөрийгөө айгуу тэгж хайрлсан, өөртөө одоо цаг гаргасан, өөрийгөө одоо халамжилсан ч гэдэг юм уу те өөрийгөө ингэж гой сайхан байхад айгуу анхаарсан ийм сар ах болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бусдад болон өөртөө маш их цагийг бол гаргаж зориулах болно. Илүү одоо тийм амралтын байдалтай те аз жаргалтай ийм сар ах болно гэж бол харагдаж байна. Тэгээд бас угаасаа одоо 6 сарын сүүлээр чинь дэлхийн орчинд одоо хэдлээ шилжиж штэ те. Тэгэхээр дэлхийн орчны ер нь бол бас нэлийн энерги бол гарч ирж байна те. Нэг тийм хайр халамж дүүрэн илдэг зөөлөн инхрэж гэдэг юм уу одоо тийм emotional байдал нэлийн өндөртэй 6 сар байх нэ гэж бол харагдаж байна. Тэгээ манай энэ 3 дугаар группийнхан маань бас нэлийн усны орттой хүмүүс маань байгаа болов уу гэж бол харагдаж байна те. Таны одоо астрологи чартд чинь усны ортод нэлийн өндөр одоо идэвхтэй байдаг хүмүүс маань ижиж болно те. Загас юу хилэнц миши те. Нэлийн ортныхан маань байж иж болно. Айгуу тийм миний бол харж байгаагаар та маш тийм одоо тайван энергитэй байх болно. Тэгэхээр илүү энэ дээр бас байгаль маягалд нэлийн гарч иж болохоор бол харагдаж байна те. Аялал зугаалгад бас явж иж болохоор л харагдаж байна. Тэгтлээ одоо ингэж өөрийгөө одоо ийм байх ёстой, тийм байх ёстой ч гэдэг юм уу те. Шахаж шаардсан бол ийм энерги бол огт гарахгүй байна. Тэгэхээр илүү нөгөө альваа нэг зүйл дуусаад одоо шинэ амьдралтаа айгу бэлтэж байгаа хүмүүсийн манаас нэрэг өгж болно тий одоо шинэ нийч явахгүй тэрнийхээ өмнө айгуу сайн амралт авч байгаа хүмүүс ижиж болно шинэ зүйл хийхээс өмнө өөрийгөө айгуу тэгж одоо кэрлж байгаа ийм хүмүүс маань байж иш болно тий альва нэгэн зүйл нь дуусаад шинэ зүйл эхлэж байгаа одоо тийм завсар үедээ явж байгаа хүмүүс маань юм болов гэж бол харагдаж байна одоо яг ингээд удахгүй одоо яг жинхэнэ мөрөөдлөд авах чам хүмүүс манаас ижиж болно тий ийш тийшээ сургууль соёлд явах гэж байгаа одоо ажил төрөл шинээр орох гэж байгаа ч гэдэг юм уу те бүр зарим нь одоо гэрлэж байгаа хүмүүс маань ижиж болно те намраас гэрлээд одоо яг шинэ амьдралаа эхэлж байгаа хүмүүс маань байж иж болохоор л харагдаж байна. За яадаг ч байсан маш гоё тайван амгалан аз жаргалаар дүүрэн сэтгэл хангалуун ийм гоё сайхан энерги таныг ухагдах нэ энэ 6 сард. За одоо хэдүүлээ ажил карьерийн хувьд
ямар хам бий гэдгийг хэдлээ харцгаая. Илүүч. За ажил карьерийн хувьд шүү дээ тийм манай 3 дугаар группийнхний маань хувьд өөрийнхөө одоо тэр сул таалж гэдэг юм уу одоо болж бүтгүй байсан зүйлийгээ олж харах ухаарах юм сараа гэж бол харагдаж байна. Тэгээд ингээд таны хувьд шүү дээ энэ ажил карьер одоо энэ санхүү мөнгөч гэдэг юм уу энэ зүйлтэй чинь холбоотой энэ талбарт шүү дээ тийм одоо таны итгэлийг алдаадсан хүн байж иж болно те одоо та ямар нэгэн зүйл дээр аягүй их тэгж алдаад исэн байж иж болно те санхүүгийн хувьд одоо хит үүргэн байдаг ч юм уу те одоо тэр карьер санхүү дээр чинь юу болж бүтгүй байсан юм бэ те тэр бүх зүйлийг та аягүй тэгж олж таних болно гэж бол харагдаж байна. Тэгээд тэсэн дээр жажмент үзэр бүр гарч ирлээ л те аягүй тийм одоо ажил карьерийн хувьд чинь одоо сэрэлт болно ч гэдэг юм уу ийм юм бол харагдаж байна. Тэгэхээр ингээд таны үештэй те илүү нөгөө хорон ертөнцийн дэмжлэгтэйгээр одоо ажлыг чинь ингэж урагшлуулах гэж тань ийм оюун бодлыг чинь аягүй тэгж сэлмэг болгож өгнө гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо өнгөрсний чинь илүү эргэж харуулж те юу болохгүй байсан алдаа юу байсан юм бэ те ямар хүн намайг одоо энэ ажил карьер дээр одоо урагшлахад минь туслаагүй юм бэ эсвэл зарим нь одоо тусалсан юм бэ те би одоо энэ ажил карьер дээр ямар сул тал ямар одоо сөрөг зүйлстэй одоо муу зүйлс энэ төр надад байсан юм бэ те энэ болгоныг чинь ингээд хорон ертөнц танд ингээд таньж мэдүүлэх болно гэсэн зүйл бол харагдаж байна. За тэгээд энэ нь болохоор таныг ингэж илүү нөгөө түлхэж те одоо яг хорон ертөнцийн одоо зөв чиглэлээрээ ингэж яг зөв зүйлээ олоход чинь айгу туслах юм болов уу гэж бол энэ 6 сард бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд гэжтэй те энэ 6 сард одоо хийж эхлэж байгаа ажил чинь бол яадаг ч байсан ийм хувь тавилангийн чинь одоо хийх ёстой ажил байна гэж бол харагдаж байна. Та яг л одоо ийм зөв замаараа одоо зөв одоо түлхцээрч гэдэг юм уу те одоо зөв энергийн одоо гой сайхан зүйлээр өөртөө тохирох, өөрт чинь хэрэгтэй, өөрт чинь одоо зөв ийм зүйлсээ бол хийж эхэлнэ гэсэн юм бол харагдаж байна. Тэгэхээр ингээд одоо угаасаа хэлсэн те та ямар нэгэн зүйлийг аягүй эхлүүлэх гэж байгаа хүмүүс байж иж болно. Эсвэл одоо ажлынхаа илүү чиглэл мэдлийг өөрчлөх гэж байгаа, эсвэл одоо карьераа бүрэн шинжилж байгаа. Одоо карьерийнхаа хажуугаас шин зүйл мүл хийх гэж байгаа энэ төр хүмүүс маань иж болно. Тэгэхээр хорон ертөнц бол таныг аягүй дэмжиж байгаа. Тэг өөрийн чинь олж харахгүй байсан зүйлсийг бол харуулж одоо хүчээр нүдийг чинь нээлэх болно гэсэн юм бол харагдаж байна. Тэгэхээр энэ 6 сард бол таны ажил карьерийн хувьд бол маш одоо өндөр өөрчлөлт бол гарнаа тий ингээ буруу тишээгээ одоо машинаа залаад яваад исэн бол та их зөв замдаа одоо голдролтой ороод зөв замаараа одоо урагшлах болно гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд шүү дээ тий өнгөрсний алдагаал айгуу тэгж одоо шударгаар олж харах ёстой сар байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд хүн өөрөө өөрийнхөө одоо алдаа эндэгдэл дутагдал одоо юу гэдгийг иймэрхүү зүйлийг ингэж олж харж ийж одоо илүү ингээд сайжрна дээ. Тэгэхээр таныг ингээд таны хувьд шүү дээ сайжрах ёстой одоо тийм цаг хугацаа бол аль хэдийн босон та одоо илүү ингэж дээшлэх ёстой одоо илүү өндөр дээр гарах ёстой ч гэдэг юм уу те одоо энэ ажил карьерийнхаа хувьд яг ингээд зөв зүйлээ хийх ёстой ийм цаг үе чинь бол эхэлж байна гэж бол харагдаж байна. Та одоо яг ингээд зөв одоо ажил карьераа олж чадахгүй байсан бол те яг юм зөв хийх ёстой зүйлээ магадгүй олж танихгүй одоо юм нүд чинь нэгдэггүй энэ төр явж исэн бол энэ 6 сард та яг тийм өөрийнхөө одоо хувь тавилангийн одоо заасан замаараач гэдэг юм уу зургцсан зургаараа яг зөв зүйлээ хийх болно гэсэн зүйл бол харагдаж байна. За одоо хэдүүлээ юу хосын амьдралт чинь юу болох юм бэ гэдгийг хэдлээ үзье. Хостой хүмүүсийн миний хувьд хосын амьдрал нь ямар ах вэ гэдгийг харъя. Хостой хүмүүсийн миний хувьд хосын амьдрал нь ямар ах вэ? За, Knight of Swords. За, хостой хүмүүсийн маань хувьд ээ штэ. Тэгээ жоохон ийм нэгэндээ хүлээцгүй хандсан ч гэдэг юм уу. Одоо нэг жоохон үг хэлээр гомдох магадлал байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Ингээд сүрэг жоохон стресстэй байгаа үедээ та бүгд маань одоо санаандгүй байдлаар хосоогоо одоо гомдох магадлал айгүй өндөр бол харагдаж байна. Ингээд юу гэдэг юм бэ? Нөө бодлого хэлсэн үг ингээд дараа нэг юм
асуудал үүсгээд идэв штэ тий одоо ингээд жоохон ядарсан байх үедээ ингээд жоохон сөрөг байх үедээ ч гэдэг юм уу тий хайртай хүний айгуу гомдоочих магадлал өндөр байдаг. Тэгэхээр таны хувьд бол энэ одоо хосын амьдралтаа яарч одоо тийм нөгөө хүнийгээ дүгнэх эсвэл одоо нөгөө хүндээ одоо муухай хандах бол хэрэггүй шүү гэсэн зүйл бол одоо анхааруулга маягийн бол гарч ирж байна. Одоо айгүй урд нэг гомдоочих магадлал айгүй өндөртэй сар байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр угаасаа энэ 6 сар чинь нэлийн юм emotional сар байх болов уу гэж бол хэлсэндээ. Тэгэхээр ийм учраас таны хувьд бас жоохон стресстэй байх үе мүдээ ч юм уу хайртай үнэ нэлийн гомдоочих магадaltaй л бол харагдаж байна. Одоо devil үзэр бол гарч ирж байна. Жоохон сөрөг зүйл идэвхтэй байх боломжтой байна шүү. Тэгээ нэгийг гомдоочих гээд байх боломжтой байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр аль болох одоо өөрийнхөө тэр үг хэлээ аягүй тэгж бодох ёстой сар байна шүү гэж бол харагдаж байна. Тэ одоо яарч нэгнтэйгээ хэрэлдэж маргаалдах одоо яарч ингэж ууралж уцаарлах те яарч одоо нэг илтгэр хэлэх ч юм уу те одоо буруугаар ойлгох мэлэх иймэрхүү юм бол байж болохгүй. Илүү одоо ийм тайван дүлгөөн одоо хүлээцтэй хосын амьдралтаа хандаарай гэсэн зүйлээ бол гарч ирж байна. Тийм зүйл бол гарч ирж байна. За тэгэхээр нэлээ одоо ийм албан ёсны ч гэдэг юм уу те ийм байх хэрэгтэй наа гэсэн зүйл бол байна шүү. Одоо нөгөө хосыгаа айгуу тэгж хүндэтгэх тэ хүндэтгэж харьцах одоо ийм зүйл бол танаас айгуу нэгч байна тэ одоо нэг айгуу тэгж хайртай хүнээ хайрлж хүндэтгэж хамгаалах ийм сарын шүү гэсэн зүйл бол харагдаж байна. За одоо хэдүүлээ хосгүй тэ сингл хүмүүсийн маань хувьд 6 дугаар сард ямар юм бэ гэдгийг үзье. За манай 3 дугаар группийн синглчүүдийн маань хувьд 6 дугаар сард ямар ах вэ хэлж өгөөч. За энэ дээр аяйгуу тодорхой мессеж бол гарч ирлээ. За яадаг ч байсан биш дээ. Манай сингл хүмүүсийн маань хувьд өнгөрснөөс огт одоо явж чадаагүй байна гэсэн зүйл аяйгуу тодорхой бол гарч ирж байна. Тэгэхээр штэ тий та бүгд маань дахин дурдлагыг үнэхээр их одоо хүсэж байгаа тий одоо дахин өөртөө сайн сайхан хайр сэтгэлийг одоо амьдралтаа дуудахыг гэдгийг үнэхээр их хүсэж байгаа бол одоо энэ сүрэг итгэл үнэмшлээ орхиж явуулах хэрэгтэй байна. Одоо өөрийнхөө тэр нөгөө хүнийг сэтгэлээ одоо яадаг ч байсан арилгах хэрэгтэй наа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр та бүгдийн маань хувьд зарим нь аягүй тэгж одоо хуулийн асуудалтай энэ төр бас байгаа хүмүүс маань ээжж болно тий яг ингээд салчих гэхээр одоо юу гэдгийг тэр хуулийн зүгээс одоо нэгэнтэйгээ тохирлохгүй байх ч гэдэг юм уу тий тиймэрхүү байдаг байх тий би одоо мэдгүй байна л гэхдээ хуулийн асуудал манай сингл хүмүүсийн маань хувьд бол байж болж байна тий өмнөх одоо X-ээс хууль ёсоор салаагүй тий тэрэндээ айгуу одоо драфт болсон юм шиг тий одоо ийм өрхөнд орцсон юм шиг тий ингээд яг өнгөрснөөс ингээд салж хагцах гэхээр нэг л юм болж өгөхгүй байгаа хүмүүс маань манай энэ 3 дугаар группийн синглчүүд юм болов уу гэж бол харагдаж байна. Тэг яадаг ч байсан биш тий та бүгд маань ингээд айгуу тэгж өнгөрснөөс айгуу тэгж гарах гэж хичээгээд байгаа боловч өөрийгөө айгуу тэгж юу яагаад байгаа юм уу? Уучлж чадахгүй байгаа байж болно. Нөгөө үнийгээ уучлж чадахгүй байгаа байж болно. Тэ ингээд нэг юм сэтгэлтэй юм хийсэн хүмүүс бол байна. Тэ одоо яг ингээд шууд хосгүй гэж айгуу хэлэхэд хэцүү. Ийм өмнөх X-ийн асуудал бол үнэхээр байна гэж бол харагдаж байна. За заримын хувьд бол нь штэ тэ үнэхээр X-ийн асуудалгүй энэ төр гэж байгаа бол надад нэг тийм аавын фигюр бол харагдаж байна. Тэгэхээр хайр сэтгэлийн амьдралд бас нэмэгтэй хүмүүс нэлээд юм эрэгтэй хүний одоо тэр травмач гэдэг юм уу иймэрхүү аягүй нөлөөтэй байдаг гэж бол уншиж одоо сонсч мэдсэн. Тэгэхээр одоо аавын фигюр бол эмэгтэй хүнд аягүй тэгж нөлөөтэй. Тэ аавын роль амьдралд нь ямар байсан тэр эмэгтэй юу нь бол одоо тийм л хүнийг сонгоч гоод байдаг. Би далд ухамсараараа ийм бол байдаг. Тэгэхээр аавтайгаа зарим нь нэлээ юм одоо харилцааны асуудалтай аавыг уучлж чадаагүй аав нь одоо ээжийг айгүй гомдоож исэн тэ эсвэл өөрийг нь айгүй гомдоож исэн олон эмэгтэй хүнийг одоо гомдоож барьсан ч юм уу тиймэрхүү одоо сүрг одоо зүйлийг зөндөө хийжсэн ийм аавтай одоо эмэгтэйчүүдийн маань хувьд эрэгтэй хүн итгэн энэ гэдэг бол үнэхээр одоо хэцүү болж штэ тий. Тэгээ тийм учраас одоо
магадгүй эрэгтэй хүнд одоо итгэдэггүй инээ тэрэ байдгаасаа болоод ингээд зөв сонголт хийж чадахгүй те одоо яг тэр эрэгтэй хүний гой сайхан фигурыг одоо харж өсч үзээгүй учраас одоо яг л өөрийг нь ингээд магадгүй одоо ашиглах байгаа тийм хүн эрэгтэй хүнийг те яг зөвөөр таньж харж мэдэхгүйгээр шууд сэтгэлээ өгөөд дурлцдаг те одоо иймэрхүү байх боломжтой зөвхөн ингээд өөрт нэг наашаа гээл хандчингууд нь тийшээгээ те хамаг юма байдгаа зориулаад ингээд сэтгэл санаагаа өгөөд бас гэмтээд идэх тохиолдол бол байдаг. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн маань хувьд бол аавтайгаа юм харилцаа айгүй асуудалтай байж болохоор байна. Нөгөө талдаа бас одоо сал сарнах байгаа ч гэдэг юм уу те юм хуулийн асуудалтай синглчүүд манаас явж иж болохоор бол харагдаж байна. Тэгэхээр энэ 6 сар бол таны хувьд илүү нөгөө өөрийнхөө идэгрэл дээр одоо төвлөрсөн те өөрийнхөө асуудлуудыг илүү яах вэ гэдэг дээр төвлөрсөн сар ах юм болов гэж бол харагдаж байна. Тэгэхээр одоо таны амьдралд ингээ шин зүйл орж ирэхэд айгүй хаалттай байна гэж бол харагдаж байна. Тэ ингээд шин зүйл орно гэхээр те шинэ хүн ингээд одоо таны амьдрал гарч ирнэ гэхээр таны одоо ерөнхий байгаа байдалтай ерөнхий энерги чинь бол нэлээд юм асуудлуудаар бол дүүрэн байна те ингэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд бол хайр сэтгэл бас нэлээд юм юу байж болно одоо өөрийгөө хийх золиос болдог өөрийгөө хийх одоо үнгүүдүүлжтэй өөрийгөө одоо хайртай л гэвэл одоо бүхнээ зориулдаг ийм хүн юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр ялангуяа одоо эмэгтэй хүмүүсийн маань тухайд эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Эхлээд өөрөө та өөрийнхөө нэг номер ээжиж одоо бусдын одоо хайртай хүн болно тий угаасаа одоо ир эмч гэлтгүй бид нэр ингээд өөрийгөө эхлээд хайрлах чадаагүй ээжиж өөр нэгэн хүнийг хайрлна гэдэг бол айгу утгагүй асуудал тий. Тийм учраас та ингээд хайраар дүүрэн бус ингээд зөндөө юм асуудлаар дүүрэн байгаад байгаа учраас яг ингээд өөрийнхөө одоо тэр нэгэн учрах ёстой ч гэдэг юм уу те тийм хүнийг бол өөртөө татаж бол хараахан чадахгүй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг ингээд заавал одоо хүн байнга л эдгэрсэн те ийм байх бол одоо ийм цаг мөчөнд хараахан одоо ирээгүй байгаа бол мэдээж хэрэг энэ асуудлуудаа зас янзлахын төлөө те одоо сурах мэдх юм аа сураад ойлгоод ингээ явах бол ийм зүйл бол байгаа. Тэгэхээр таны хувьд бол шинэ харилцаанд бол үнэхээр одоо бэлэн биш бол хүн одоо та яг ингээд ийм нөхцөл байдал дээр нэмээд дахиад одоо шинэ харилцааг эхлүүлээ гэж ботход дахиад таны харилцаа чинь одоо өмнөшгөө одоо эргэж иж болохоор бол харагдаж байна. Тэгэхээр аль болох нөгөө асуудлуудыг айгүй цэцлэх хэрэгтэй байна шүү гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таро гэдэг бол ерөнхийн ингээд таны энергийг хилж өгж байгаа тий. Тэгээд тэрнээс гарах үр дагаврыг ингээд одоо өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэсэн зөвлөгөө чиглүүлэхийг бол өгдөг ийм зүйл бол байдаг. Тэгэхээр таны хувьд өөрийгөө айгуу сайн эдгэж анагаах хэрэгтэй байна. Юу болохгүй байна вэ? Би юун дээр алдаад байна вэ? Яагаад ийм хүн сонгоод байна вэ? Энд төр гэдгийг айгуу сайн ойлгож ухаарах хэрэгтэй байна шүү. Танд айгуу тийг суралцах зүйл бол их байна. Тэгжээж та яг өөрийнхөө одоо орон зайгаа шинжилж ийж те оюун бодлын нэрэг одоо гой сайхан зүйлээ эрэг байлгаж ийж хайртай одоо уулзрах боломжтой байна тий. Одоогор бол хараахан хайртай уулзрах бол боломжгүй гэсэн зүйл бол айгүй тодорхой бол гарч ирж байна. Дахин та ингээд хайртай уулзрлаа ч гэсэндээ илүү одоо өөртөө тийм кармик хүн татаад ижиж болохоор байна тий. Сүрэг одоо дахин таны гомдоох юм хүнийг татах боломжтой юм шүү гэж бол анхааруулга гарч ирж байна. За одоо хэдүүлээ хувь хүн талаасаа таны амьдрал ямар өөрчлөлт ирж байгаа юм бэ гэдгийг нэтлээ үзээд уншлагаа дуусгая. За манай 3 дугаар группийнхний маань хувьд хувь хүн талаасаа ямар өөрчлөлт ирэх вэ? Энэ 6 дугаар сар Justice Wheel of Fortune За энэ дээр аюул сонирхолтой бол мессеж бол гарч ирлээ. Миний харж байгаагаар болохоор таны үед биш үү те. Одоо нэг талдаа аюул таныг тэгж гомдоож байсан. Танд одоо сөрөг зүйл хийж исэн гэдэг юм уу? Ийм хүмүүсийн чинь тухайд үл өврөө хүртнэ те одоо justice буюу шударгаас тогтно гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр ингээд миний харж байгаагаар таны амьдралд аюул тэгж асуудлуудыг үүсгэж исэн илүү хүнтэй зайлмих гаргаж исэн, таныг хуурж исэн, танд одоо муу зүйл хийж исэн, танд шудраг бус хандж исэн, тийм үйл явдал, тийм хүмүүс ч гэдэг юм уу. Энэ бүхэн одоо яг хүртэх ёстойгоо хүртнэ гэсэн юм бол харагдаж байна. Тэгэд энэ нь ингээд ийм хувь тавилангийн одоо нөлөөтэй өөрч гэдэг юм уу. Wheel of Fortune бүр world үзрэл ирэхлээ. Тэгэхээр таны хувьд өштэй тийм миний харж байгаагаар аюу тийм
бурхан тэнгэр гэдэг юм уу таныг айгу харж хандаж явдаг юм болов уу гэж бол хэлэхээр байна. Одоо таны сахиусан тэнгэр таныг айгу харж ханддаг гэж болно. Энэ дээрээс ингээд Girl in Hair Wolf гэж байгаа зү. Тэгэхээр чон гэдэг бол нэлээд одоо юм тэнгэрлэг одоо шүтэн амтан шүү дээ тий. Одоо онцгой тийм хямрт амтан гэж бол ярьдаг тий. Тэгэхээр миний бол харж байгаа юм шүү дээ тий. Таныг харж хандаж явдаг хүүхдээдс ч гэдэг юм уу. Таны сахиусан тэнгэр таны одоо хамгаалдаг тэр бүх зүйл чинь таныг айгуу тэгж зөв замд чинь хөтлөх гэж маш их хичээж тусалдаг. Одоо танд ингэж чиглүүлэг айгуу сайн өгдөг. Ийм юм бол харагдаад байна. Угаасаа ажил төрөлтөөр чинь ч гэсэн ингээд айгуу тийм бурхан тэнгэрийн чиглүүлэг гэдэг юм уу ийм зүйл бол ирж байгаа гэж бол харагдсан тий. Тэгэхээр таны хувьд нь штэ тий. Миний бол харж байгаагаар таныг айгуу тэгж гомдоож исэн барьж исэн тий. Одоо танд сөрөг зүйл одоо санаатаагаар хийж исэн тэр бүх зүйлд одоо жинхнээс нь шудраг эсийг бол хорой ертөнцөөс тогтооно гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд тэрийг илүү одоо олж таних юм болов мэдрэх юм болов тий. Одоо намайг ингэж гомдоож исэн хүн яасан болоо гэд ингээд одоо янз бүр болоод харахад ч гэдэг юм уу. Тэрхэн хүмүүс чинь яг хүртэхстэй зүйлээ хүртсэн байх болно гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ 6 сар үедээ тий таны амьдралд шудраг ёс тогтно. Таны харж хандаж явж байгаа бүх хүн чинь таны амьдралд одоо жинхэнэ үн зөвийг одоо шийдвэрлэх ийм үе байна гэж бол харагдаж байна. Тэгээ хорой ертөнц ингээд таны талд байгаагаа дахин одоо харуулах болно гэж бол харагдчихээн. Зарим нэгэн хүмүүсийн хувьд ингээд яагаад надад одоо хүн хэцүү зүйл тохиолдоод байгаа юм те яагаад надад юм шудраг бүс зүйл энэ төр тохиолдоод байгаа. Ялангуяа юм хууль зүйн асуудал энэ төр та бүгдэд маань байж болохоор юм шиг бол харагдчихээн. Манай 3 дугаар группийнхны маань хувьд одоо хуулиар яваад ингээд нэг юм болж бүтгүй байгаа асуудал чинь энэ төр аягүй шийдэгдчихэж болох юм шиг бас харагдаад байна те. Одоо тийм гэр бүл салтмалт энэ төр байгаа бол таны талд бол одоо зүгээр ирэх болно. Яагаад тэгэхээр та ингээд шудраг үн зөв явсан юм аа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр Wheel of Fortune гэдэг бол ерөнхийдөө тэгээ Injustice 2 бол та юу тарин түүнийг хурааж байгаа л гэсэн утга байхгүй. Тэгэхээр та өмнө нь одоо сөрөг зүйлийг одоо хийгээ түүнд бас ингээд илдүү муу зүйл хийсэн бол энэ сар одоо тэрийг хүртнэ да. За үгүй та ингээд үнэхээр одоо зөв шудраг үнэн шудраг сайн хүн байсан юм аа. Тэгээ бусдын л намайг одоо ингэчлээ гэдэг юм бол тэр таныг одоо муугар хорлож исэн ч гэдэг юм уу ийм хүмүүс чинь одоо шудраг одоо тэр шудраг үннийг мэдрэх болно гэж бол харуулад байна. Энэ илүү хувь шүүхтэй бас холбоотой хийж болохоор гэсэн зүйл бол байна. Тэгэхээр таны хувийн амьдралд бол нэлийн юм шудрагаас ноёлсон ийм сар авах болно нэлийн юу гэдгийг хувь тавилан таны талд бат зогсож байгааг та айгүй мэдрэхтэй. Хорой ертөнц гэдэг танд хизээч одоо нүрээ одоо буруулаагүй те үргэлж таныг харж хандаж явсан гэдгийг айгүй харуулах ийм сар байна гэж бол би бол харж байна. За нөгөө талдаа за яг одоо ийм хууль зүйн асуудал иймэрхүү юм болоогүй те миний амьдралд одоо тэгтлээ сөрөг хүмүүс энэ төр байгаагүй энэ төр гэж бодож байгаа бол таны энэ амьдралдаа юу хийж бүтээсэн те юу хийх гэж зорьсон одоо юу хийсэн бэ гэдэг тэр зүйлийн чинь үр дагавар одоо тэр зүйл нь одоо яг ингэж эцэс төгсгөлдөө ингэж харагдаж байгаа ийм зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд айгүй үр дагаврыг маш сайн харах ийм сар байна л гэсэн зүйл бол байна. Тэгэхээр одоо юу гэмдэ та ингээд айгүй олон жил ямар нэгэн зүйлд одоо хичээсэн те олон сар ямар нэгэн зүйлд ингэж үр дүнгийг харах гэж энэ төр айгүй хичээсэн бол энэ хувийн амьдралд чинь тэр хичээл зүтгэлийн чинь үр дүн бол маш одоо тодор гарч ирнэ гэж бол харагдаж байна. Яг л одоо яг шударгаар гарч ирнэ гэсэн юм бол байна. Ямар ч одоо тийм хуурам мэхлэлт худал хуурмаг зүйл бол байхгүй. Та яг одоо яг тэр хийж бүтээ гэж бодсон зүйл чинь одоо таны зүгээс ямар ирч хүч ямар одоо хөдөлмөр шаардсан те яг тэр чинь ингээд чин үнээр үнэлэгдэх ийм сар байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ сараас ингээд та айгуу тэгж чухал юм одоо хийх ёстой сар чинь бол одоо чухал зүйлийг одоо шийдвэрлэх те чухал одоо шалгалж хүлэгч гэдэг юм уу чухал ямар нэгэн зүйлийг айгуу хийх шаардлагатай дуусгах шаардлагатай ийм үе байгаа бол айгүй тэгж үнэн чудраг яваарай л гэсэн зүйлийг хорой ертөнцөөс сануулж байна. Тэгэхээр үнэн чудраг зөв сайхан явчих юм бол хорой ертөнц аль хэдийн арыг чинь дааж байгаа те таныг харж ханддаг гой сайхан зүйл бол хажууд чинь ингээд явж байгаа. Тэгэхээр та ингэж одоо худал хуурмаг явах шаардлагагүй юуг одоо авахыг хүсэж байгаа юм те тэрнийхээ төлөө ингээд үнэн зөвөр хичээчхэд л тэгэл аяанда одоо таны амьдрал сайн сайхан болчихно гэсэн юм бол харагдаж байна. Тэгэхээр хүний амьдрал гэдэг ингээд юу гэмээр чинь ил талд асар их одоо тийм үр дагаврын одоо зүйлс ингээ явж идэг те хизээ нэгэн цагт ингээ
таны одоо сүрэг хийсэн үеийн үүрэг гэдэг юм уу танд мэддэхгүй маа гэхэд бүр дараа нь үр хүүхдэд энэ төр гараад явж идэг те. Тэгэхээр хүн үйлдэл одоо үг энэ бүгдийг айгу цэгнэж зөв явахгүй хичээх ёстой байд юм аа те. Тэрийг айгу ухамсарлаж яваарэ гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгээд энэ бүгдийг чинь 22-нд цааш байгаа. Таныг ингээ зөв явах юм бол үнэхээр сайн шагнаж чаддаг. Таны хажууд одоо хамгаалж хайрладаг сайн сайхан гэрлэгээ бурханд ингээ 22-нд байна шүү гэж бол сануулж байна. Тэгэхээр аль болох үг үйлдэл энэ бүхнийгээ зөв сайхан цэвэр ариу яваарэ те. Шудраг яваарэ гэсэн мессеж бол гарч ирлээ. За тэгээд хэдүүлээ уншлагын таалагдсан бол нь штэ те. Ийм хөрхөн чонны эможи үлдээж болно. Эсвэл ийм гой дэлхийн эможи үлдээж болно те. Харж байгаа та бүхэн маань өөрт нь хамгийн ойрхон байгаа ч гэдэг юм уу. Дуртай эможигоо үлдээгээрэй. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. Та бүхэндээ сайн сайхны хүсье баяр таа.